Бядрангийн лав баяр. Мис заслын дасгийн эрхлэгч. Боловсрол. 1987-оос 1993 онд Оросын Албаны улсын анагаахын шинжилгээ ухааны сургуульд бакалавр, магистр. 1993 онд Эрхүү хотын анагаахын их сургуульд ерөнхий мис засалч. 1998 онд Монгол улсын анагаахын их сургуульд магистр. 1992-оос 1993 онд Оросын Албаны улсын Эрхүү хотын төв эмнэлэгт дадлага жигч. 2006 онд Швейцар улсын тэтгэлгээр Хэвлийн хөндийн дурангийн ерөнхий мис засал болон бүдүүн гидсний мис заслаар 2007 онд Швейцар улсын тэтгэлгээр Женевийн их сургуулийн эмнэлэгт тус мэргэжилд ажилласан. Мэргэжлийн туршлага 1994-өөс 2007 онд бүдүүн шулан гидсний мис засалч. 2007 оноос Улаанбаатар сонгодог эмнэлгийн мис заслын тасагт Хэвлийн хөндий бүдүүн гидсний мис засалчаар 2007-оос 2011 онд Улаанбаатар сонгодог эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн захирал. 2011 онд Улаанбаатар сонгодог эмнэлэгт мис заслын тасгийн эрхлэгч. Миний хувьд бол хоол боловсруулах замын мис заслын чиглэлээр илүү ажилладаг. Тэгэхээр хоол боловсруулах мис заслын чиглэл гэдэг дотор юу ордог вэ гэхээр хүн одоо хоол идээд тэрэнд оролцож байгаа бүх хэрэгтэн системүүд. Ерөнхийд нь ярих юм бол хэвлий дотор, гидсэн дотор байгаа бүх хэрэгтэн системүүд ордог. Тэгэхээр энэ чиглэлд бол ялангуяа дурангийн мис засал бол өндөр хөгжсөн. Дэлхийд даяараа их өндөр хөгжиж байгаа. Энэ чиглэлрүү технологи бас их өргөн ашиглагдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн бас энэ чиглэлээр одоо технологиудыг их өндөр хэмжээнд ашигладаг. Дийлэнх хийгддэг хагалгааны хувьд бол одоо бүдүүн гидсний хавдрын хагалгаанууд байдаг. Жилдээ бид нар дунджаар 150-аас 200 хүнд одоо бүдүүн гидсний хавдрын хагалгаа хийж байгаа. Одоодны хавдрыг бас бид нар дурангийн аргаар ажиллаж мислээр авах. Энэ хагалгааг бас өргөн ашиглаж байгаа. Бид нар мис заслыг ерөнхийдөө хоол боловсруулах замын, өөр шээсний замын, эмэгтэйчүүдийн зүрх судасны, чэйжний хөндийн, нуруу нугалмны, үе мөчний гэх олон төрлөөр зундаа эмнэлэгт хийж ажиллаж байгаа. Хагалгааны үед эрүүл эрхтэнд учруулж байгаа гэмтэл эрсдлийг, хүндрэлийг яаж хамгийн бага хэмжээнд байлгаж болох вэ? Энд бид нар технологиг яаж ашиглах вэ гэдэг. Энэ чиглэлүүд дэлхийн нийтээр ярьж байгаа. Энэ нөхцөлийг шинэ технологиор бий болгох. Монголын хувьд бид нар сонгодог эмнэлгээр бий болгосон. Одоо хүртлийн хагалгааны 98-9% бид нар зөвхөн дурангийн хандлага. Манай лавга, мөх жаргал, зоргоо, баталгаа эднэр бол үнэхээр тасарсан. Хаанхын ямар ч эмчнэр ирээд танай эмчнэрийг авъя л гэсэн юм ярина өгөхөөс одоо заагаад өгье гэж хэлдэггүй. Тийм туршлагатай чадвартай юм. Тэгэхээр нийт эмчилгээний эмийн эмчилгээ, мис засал эмчилгээ энэ бүгд амрагдж байгаа өвчтнүүдийн ихэнх хувийг бол хүмүүс эмийн эмчилгээнд зарцуулагддаг. Ер нь дийлэнх хувь. Гэхдээ жилд нэг 235 сая хүн мис засал эмчилгээ орж байгаа юм. Тэгэхээр энэ бол манай улсын хүн амыг 10-20 дахин нэмсэн үзүүлэлт. Манай улсад ихэд жилдээ нэг 100 гаруй мянган хүн мис засал эмчилгээнд орж байгаа юм. Тэгэхээр энэ мис засал эмчилгээ маань өөрөө бидний хүсэж байгаа тэр үр дүнг өгч чадж гэнэ үгүй юу? Эсвэл бидний мэдих бусад орнуудад явагдаж байгаа тэр эмийн мис заслын эмчилгээний үр дүнтэй ижилхэн байж чадж гэнэ үгүй юу гэдэг асуулт бол бас л та бидний сонирхолтой асуултуудын нэг болно. Тэгэхээр мис засал өөрөө эмчилгээний маш их өндөр ач холбогдолтой боловч нөгөө талдаа бас их сөрөг талуудыг агуулдаг. Тэгэхээр мис засал аливаа мис заслыг хийхэд заавал одоо хүнд шарх үүсгдэг. Заавал бид нар ямар нэгэн зүслэг хийж ээж тухайн эмчилгээ хийх боломж үүсдэг. Дээрээс нь хэрвээ бид нар шарх үүсгэж байгаа бол тухайн хүнд заавалшгүй одоо ямар нэгэн өвдөлт зовөр бий болно. Бидний үүсгэсэн эмчилгээ хийж байгаа тэр арга маань өөрөө өвчтөе хүнд нэмэлт зовөрийг бас бий болгодог. Дээрээс нь бидний үүсгэсэн нөгөө шарх маань буцаад тэндээсээ цус алдах юм уу? Бусад эргэтэн систем нь гэмтэх юм уу? Гэх мэт бас өндөр эрсдлийг бас агуулдаг. Өшөө бид нар хэрвээ тэр шарх маань буцаад идэлэх юм бол үндсэн өвчнөөс гадна дээрээс нь нэмээд дахиад нэг өөр өвчин тухайн хүнд бий болгочдөг.
За Мессаслаа өөр амжилттай хийгээд гаргачлаа гэхлээр буцаад хэвийн хүн шиг амьдрч чадах уугүй юу? Өмнө нь хийжсэн ажлаа хийж чадах уугүй юу? Эсвэл өмнө хийдэг байсан тэр хэвийн амьдралынхаа нөхцлөөр би амьдрч чадах уугүй юу гэдэг ойлголт бас л тодорхой хариултгүй байдаг. Тэгэхээр Мессасл гэдэг бол өвчтөе хүнд бол аимшигтай сонсогддог. Мессасл гэдэг бол одоо эмнэлэгт орж ирсэн хүний хамгийн түрүүнд очих ёстой газар биш байдаг. Ер нь бол өвчтөе хүмүүс эмнэлгээр орж ирэхлээр Мессасл гэдэг тэр нэртэй хэсгээс аль болох зайлсхийгийг боддог. Тэгэхээр энэ бол өөрөө бас өвчтнүүдийн хамгийн их айдас төрүүлдэг эмчилгээний нэг арга. Тэгэхээр та бүхэн манай эмнэлгээр үйлчлэж байсан бол манай эмнэлгийн нэг давхарт Мессаслын хэсэг нь ажилладаг. Тэгэхээр бид нарыг бол голцоо өвчтнүүд бол тийм сайхан харддаг. Болж игэл биднээс хол байхыг хичээдэг. Тэгэхээр бидний та бүхний үйлчлүүлдэг гол хэсэг бол одоо онцлогоо хийгдэж байгаа тэр бусад хэсгүүдэр. За тэндээсээ ямар нэгэн одоо өөрчлөлт өвчнөд болж ирэх юм бол хамгийн түрүүнд очдог газар бол эмийн эмчилгээ хийдэг газрууд руу очдог. Тэгэхээр Мессасл бол харахад бол айдас дагуулсан. Гэхдээ бид нар Мессаслгүйгээр шийдэж болохгүй өвчнүүд гэж маш олон. Зөвхөн Мессаслаар бид нар эмчлэх боломж шаардлагатай. Тэрнээс өөр арга гарц байхгүй. Тийм өвчнүүд маш олон. Одоо бүх төрлийн хортой хавдрууд байна. Янз бүрийн гэмтлүүд байна. Энэ болгон бол бүгд зөвхөн Мессаслаар л эмчлэгдэнэ. Өөрөөр эмчлэгдэх арга байхгүй. Тэгэхээр хүссэн өсөөгүй бид нар энэ эрсдлийг тооцчихж одоо Мессасл хийлгэх тэр хэлбэр рүү очдог. Тэгэхээр орчин үед Мессасл өөрөө ямар хэлбэрч шилжчихсэн бэ? Та бидний бодож ирсэн эсвэл 10 жилийн өмнө үзэж ирсэн эсвэл 5 жилийн өмнө үзэж ирсэн өчигдөр эсвэл өчигдөр үзэж ирсэн тэр хэлбэр байнга хадгалагдаж байна үгүй юу? Тэгэхээр анагаах ухаан дэвшилтэт технологи нэвтэрсэн тэр үеэс эхлээд дэвшилт технологи өдөр тутам орж байгаа тэр нөхцөл болгон анагаах ухаанд орж ирж байгаа. Тэгэхээр хагалгааны өрөөнүүдийг та бүхэн санаж байгаа бах. Одоогоос бид нэр 10 жилийн өмнөх хэрвээ хэн нэгэн чинь улсын эмнэлгүүдээр өөр бусад эмнэлгүүдээр 20 жилийн өмнө орж исэн бол тэр эмнэлгийн дотоод нөхцөл ямар байлаа? Хийгддэг эмчилгээний онцлогооны тоног төхөөрөмж ямар байлаа? Тэгэхэд дэвшилт технологи хөгжснээр хагалгааны өрөө бол одоо өөрөө шал ондоо орчин болсон. Бид нар хагалгааны өрөөнд хийж болох бүхэл тоног төхөөрөмж ихэнх эмнэлгүүдэд ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад бол шинэ дэвшилт технологи гараад туршигдаад амжилттай болгосон тэр нөхцлөөс эхлүүлээд орж ирж байна. Сонгодоо эмнэлгийн хувьд ч гэсэн 2007 онд бид нэр байгуулагдаад бас л энэ одоо хандлагыг Монгол улсад бий болгох тэрл чиглэлээр ажилласан. Тэгэхээр анх удаа бол Монгол улсад одоо иж бүрэн тоноглогдсон хагалгааны өрөөг бий болгох тэр процесс сонгодоо эмнэлэгт явагдсан. Энэ боломж бий болсноор бид нар дэвшилт технологиг Монголын иргэдэд нутаг дээр нь хийлгэх тэр боломж бий бүрдүүлсэн. Ерөнхийдөө бид нар дэвшилт технологи Мессасл гэхлээр юу ярьдаг вэ гэхлээр ихэнх тохиолдолд дурангийн хагалгааны тухай ойлголтыг ярьдаг. Одоо Мессаслд орж байгаа дэвшилт технологи дотроос хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ арга бол дурангийн Мессасл. Тэгээ дурангийн Мессасл маань өөрөө хэдийд бий болсон бэ гэхлээр 1982 онд анх удаага Франц улсад олгойн өрөвслийг одоо дурангийн Мессаслаар эмчлэх тэр арга нээгдсэн. Тэрнээс хойш одоо Мессаслын өдөр тутмын практик болж хэрэглэгдэв. 1987 он 5 жилийн дараа цэсний хүйдийг дурангийн аргаар авч болох юмаа гэсэн тийм анхны хагалгаа хийгдсэн. Эннээс хойш 2-оос 3 жил болсны дараа 90-ад оны анх ихэнх үеэс ахуулж одоо бол дурангийн хагалгаа бол нийтэд бүрэн хэрэглэгдэх аюулгүй эрсдэл багтаа ийм хагалгааны арга муу юм байна гэсэн ийм шийдвэрт хүрсэн. Тэгэхээр 90-ад оноос эхэлж өндөр хөгжилтэй орнуудад бол энэ дурангийн хагалгааны аргуудыг бол маш өргөн нэвтрүүлж эхэлсэн. Хагалгааныхаа үндсэн гол санал болгодог эмчилгээний хэлбэр болж эхэлсэн. Монгол улсын хувьд бол 1994 онд анх удаага улсын клиникийн төв эмнэлэг дээр дурангийн Мессаслыг хийсэн. Эхний хагалгаа нь бас цэсний хүйдийг
дурангаар авах хагалгаа. Гэхдээ 94 онд та бүхэн санаж байгаа бол Монголын санхүүгийн нөхцөл, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал энэ бол төдийлөн одоо хүн болгонд хүрэх тэр боломж нь хязгаарлагдсан байсан. Ийм учраас 94 онд хийгдсэн анхны хагалгаанаас хойш 2000-ад он, 2007 он хүртэл ерөнхийдөө бол дурангийн хагалгаа хийгдэжсэн. Гэхдээ маш цөөхөн. Бидний мэдж явах 2004 он хүртэл 1994-өөс 2004 он хүртэл 10 жилийн хугацаанд 80 гаруй хүндэл хийгдсэн байдаг. Нийт тонн. Тэгэхээр жилдээ бол 8 хүнд хийгдэжсэн. Тэгэхэд зөсний хүйдийн өвчтөй хүн Монгол улсад хийгддэг жилийн тонн бол 1000-аас авч ирсэн. Хэдэн мянгаар авч ирсэн. Тэгэхээр бид нар нийт тэр өвчтөй хүмүүс тэр тухайн технологиг хүргэж чадчихсныг үйл бас хэцүү байсан. Дурангийн хагалгаа гэдэг маань өөрөө юу хэлээд байна вэ? Түрүүний бидний хэлсэн мисасл гэдэг өөрөө шархнаас зайлшгүй үүсэх шарх гэдэг зүйлийг үүсгэх тийм имчилгээний арга. Тэгэхээр энэ шархыг бид нар яаж хамгийн бага хэмжээнд байлгах вэ гэдэг. Энэ ойлголтоос үүсч дурангийн хагалгаа гэдэг юм бий болсон. Дурангийн хагалгаа гэдэг нь ерөөсөө сантиметр хүрэхгүй. Зарим үед 2 мм, 3 мм хэмжээний шарх үүсгээд тэрэн дундуураа тусгай багажууд оруулаад ингээд тухайн эрхтнийг одоо мэслийн аргаар эмчлэх. Энэ аргыг л дурангийн мэслийн арга гэж хэлдэг. Тэгэхээр энэ аргад зориулагдсан төрөл бүрийн багажнууд байдаг. Нөгөө нэг жижигхэн нөхөн дундуур ч орох ёстой зориултын багажнууд байна. Тэгэхээр энэ зурган дээр харагдаж байгаа бүх багажнууд бол энэ дурангийн хагалгааг хийгддэг багажнуудын нэг хэлбэр. Энэ багажнууд маань бас жил ирэх тутам өөрчлөгдөж байгаа. Шинжлэх ухаан хөгжих тутам нөгөө тухайн багажийн үйл ажиллагаагаа хийх боломж нь өдөр болгон нэмэгдэж байгаа. Чадвар нь өдөр болгон нэмэгдэж байгаа. Тэгэхээр тухайн багаж өөрөө үйл ажиллагаагаа олон төрлөөр хийх боломж бүрдэнэ гэдэг нь нэмэлт ямар нэгэн одоо шарх сарив эсвэл гэмтэл үүсэх боломжийг эрс багсагч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар дурангийн хагалгаа, нээлттэй хагалгаа хоёрын хооронд ер нь юугаараа ялгаатай юм бэ гэдэг ойлголт. Бид нар ягаад заавал дурангийн хагалгаа гэдэг рекламдаад байгаа юм бэ? Ягаад бид нар дэвшилт технологи гэдэг хүмүүст яриад байгаа юм бэ? Тэ? Энэ хоёр ерөөсөө юугаараа ялгаатай? Ямар ач холбогдолтой юм гэдгийг бид нар харьцуулаад үзэх юм бол бас сонин үзүүлэлтүүд гарч ирдэг. Түрүүний бидний ярьсан хагалгаа өөрөө ямар одоо эсрэг үзүүлэлтүүдийг бид нарт өгдөг бай. Шарх үүсгдэг гэж байсан тийм. Тэгэхээр альва шарх нээлттэй хагалгаа үүсгэж байгаа хагалгааны шарх наадлалт нь харагдчихэв тийм. Ийм шархтай хүн нөгөө талд нь дурангаар хийсэн хагалгаатай өвчтөй хүний шарх. Ийм шархтай хүн хоёрын аль нь илүү өвдөх вэ? Аль нь илүү зөөвөрлөх вэ гэдэг ойлголт гарч ирж байгаа. Энэ хоёрын ялгаа бас энэ дээр айгүй тод харагдана. Нөгөө талаараа тухайн хагалгааг хийхэд бид нар яаж ажиллах ёстой вэ те? Нээлттэй хагалгаа хийхэд бид нар зайлшгүй 2 гараа арах ёстой гэдэг. 2 гараа оруулахын тулд бид нар зайлшгүй маш олон төрлийн маш том багажнуудыг ашиглах хэрэг гардаг. Наадлын хагалгаан дээр та хэд харж байгаа бол хагалгааны шархан дотор маш олон багажнууд орцсон байна. Тэгэхээр энэ болгон тухайн багаж хурж байгаа эргэтэн систем болгоныг гэмтээж байгаа. Бидэнд нүдээр харагдахгүй байгаа боловч тухайн эргэтэн систем болгонд нөлөөлж байгаа. Энэ нөлөөлөл нь хэдий ч нэ их байна, хэдий ч нэ тухайн эргэтэн системийн үйл ажиллагааг бас алдагдуулна. Тэгэхээр ингэснээр хагалгааны дараа тухайн зөвхөн нөгөө эмчлэх гээд байгаа эргэтнээс гадна тухайн хагалгааг хийх явцад өртөгдсөн тэр эргэтэн болгоны үйл ажиллагаа бүтэц өөрчлөлттэй болно гэсэн. Энэ бол өөрөө хагалгааг та бидний нөгөө хүсэхгүй байгаа тэр үзүүлэлтүүдийг үзүүлэх боломж өгдөг. Дурангийн хагалгаа юугаар ялгаатай юм бэ? Дурангийн хагалгаа бид нар тэр жижигхэн нөхөр камер орууллаа, дараагийн зураг нь харагдаж байгаа. Тэгэхээр бид нар хаана юу ямар эрхтэн байна, алинд нь хурж болох уу, алинд нь хурж болохгүй ойлгомжтой гэдэг. Тэнд заавал бид нар 2 хүний гар юм уу, 2 хүний 4 гар юм уу, эсвэл 1 хүний 2 гар очиод бусад эргэтэн системийг нааш чааш нь хөдөлгөөд байх шаардлага байдаг.
бид нар хүссэн газар руугаа нөгөө дурантайгаа очиод нөгөө аппаратаараа харчиж болдог. Тэгэхээр энэ хэмжээгээр бид нар нөгөө бусад эргэтэн системийг гэмтээхгүй байх боломжтой байна. Тэр хэмжээгээр тухайн эргэтэн системийн үйл ажиллагааг бид нар хадгалж үлдэх боломжтой. Нөгөө талаар үүсгэсэн шарх маань өөрөө яаж идэх вэ? Хүн болгоны шарх янз янз байдаг. Та бүхэн гараа эсгсэн, гэмтэл авсан, янз бүрийн хөвлөрүүд, хагалгаа хийлгсэн хөвлөрүүд байдаг. Зарим хүн маш богино хугацаанд сайн идэгчдэг, зарим хүн идэлчдэг. Тодорхой удаан хугацаанд идэгдэг. Тэгэхээр хэдий ч нэ шарх том байна, тэдий ч нэ нөгөө шарх өөрөө идэлэх, цус алдах тэр боломж нь өндөр байна гэсэн. Хэдий ч нэ шарх бага байна, тэдий ч нэ энэ эрсдлүүд бага байна гэсэн. Өшөө нэг хагалгааны дараа шарх эдгэрчлээ гэсэн тодорхой хугацааны дараа нөгөө шархч нь бөмбөгээд гараад ирв. Ялангуяа хэвлийн хагалгаа хийлгэсэн хүний дараа яна эмчээ би хагалгаа хийлгэсэн шарх маань гадна талдаа зөв зүгээр. Гэхдээ гидс маань бөмбөгээд дахиад нэг гидстэй юм шиг болоод гараад ирлээ. Үүссэн шарх маань буцаад тэр нь тогтоод хоорондоо эдгэрэх үү эсвэл салчих уу гэдэг ойлголт. Хэрвээ салчих юм бол одоо наан үзэгдэж байгаа та бидний ярьдаг эвэрхий гэж яриад байдаг. Энэ хэлбэр гарч ирнэ. Ингэх юм бол дахиад бид нар нөгөө хагалгаанаас үүссэн эрсдлээ эмчлэх тухай, дахиад хагалгаагаар эмчлэх тухай ойлголт гарч ирнэ. Нөгөө шарх маань бас задарчдаг. Хагалгааны шарх нь эдгэрч амжаагүй байх задарчдаг. Хэрвээ бид нар 1 см шарх задрах юм бол өөрөө эдгэрчих боломж нь маш амархан. 20 см шарх задрах юм бол өөрөө идэх боломж нь төдийлөн сайн биш. Зайлшгүй дараагийн мис ажилбар юм уу дараагийн тусламж үзүүлэх шаардлага гарч ирнэ. Тэгэхээр энэ утгаараа бас энэ хоёр хоорондоо ялгаатай. Дараагийн нэг ялгаа та бүхэн мэдж байгаа альва хагалгаа хийлгэсэн хүн дараад нь энэ надад наалт зүсэх үү? Хагалгааны дараа наалт эсвэл нэгэн газар очингод та өмнө хагалгаа хийлгэсэн үү? Тийм ээ. Тэгвэл тань наалт зүссэн байна шүү дээ. Тэрнээсээ болоод та ийм зовёртой байна. Гидс чинь өвдөд байна. Эсвэл гидс чинь дүүрээд байна. Эсвэл хоол чинь шингэхгүй байна. Эсвэл өөр эргэтэн систем чинь өөрчлөлт орчоод байна. Хэдий ч нэ бид нар олон эргэтэн системд гэмтэл очруулна. Тэдий ч нэ тухайн эргэтэнд гэмтэл үүсэх, тэдий ч нэ наалтц үүсэх боломж бүрддэг. Наалтц гэдэг бол зөвхөн бидний энгийн ойлголт бол шарх эдгэрэх тэр процесс. Гэхдээ энэ нь өөр нэг эргэтэнтэй хоорондоо холбогдоод наалтчих юм бол нөгөө эргэтнийхээ үйл ажиллагааг алдагдуулах гол шалтгаан болж байна. Эсвэл зүгээр шулуухан байжгаад идэх ёстой байсан юм мушиграад эдгэрчих юм бол нөгөө мушгирсан эргэтний үйл ажиллагаа өөрөө алдагдах. Эсвэл тэр нь ямар нэгэн өвчнгийн үндсэн шалтгаан болж өгөх ийм хөвлөр гарч ирдэг. Тэгэхээр хэрвээ бид нар дурангаар хагалгаа хийх юм бол тухайн гэмтэл тэдийчнээ бага учраас үүсэх наалтц тэдийчнээ бага. Тэгэхээр хэрвээ наалтц бага байх юм бол бидний нөгөө айгаад байгаа дараагийн хүндрэл байхгүй болно гэсэн. Маш том асуулт байдаг. Мис засал дэмжлэгээний дараа маш олон өвчтнүүд биднээс асуудаг. Эмчээ би дахиад одоо хийж байгаа ажлаа хийж чадах уу? Эмчээ би хэдийд ажилдаа орж болох вэ? Эмчээ би энэ хагалгааны дараа ажлаа солих ёстой юу? Мэргэжлээ солих ёстой юу? Ялангуяа одоо уран сайхны, гоо сайхны мэргэжил нь өөрөө гоо сайханд анхаарал хандуулдаг. Тим эсвэл спортын тамирчид энэ хүмүүс бол хагалгаа хийлгэсний дараа тухайн өөрийн амьдралыг авч явж байгаа тэр мэргэжлээс салах уу үгүй юу гэдэг тухай ойлголт гарч ирдэг. Хэрвээ энэ мэргэжлээс салах юм бол тухайн хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр энэний шалтгаан нь өөрөө бас хагалгаа болж өгөх боломж байдаг. Хагалгааг бид нар том шархтай, өндөр эрсдэлтэй, өндөр гэмтэлтэй ийм хэлбэрээр хийх юм бол тухайн өвчнөөсөө салсан боловч дараа нь өөр нэг хэлбэрээр амьдралын хэм маяг нь өөрчлөгдөв. Амьдрал нь өөрөө тэр чигээрээ өөрчлөгдөв. Тийм боломж бас бүрддэг. Тэгэхээр бид нэр хагалгааны дараа энэ амьдралын чанарыг хадгалж үлдэх, хэвийн амьдралд нь оруулах энэ хөвлөр бол маш чухал үзүүлэлт.
Энэ зурган дээр би зөвхөн санамсаргүй зураг биш юм. Энэ зурган дээр бүжиглж байгаа нэг бүсгүй биднээр хагалгаа хийлгэсэн бүсгүй. Энэ эмэгтэй 21 настай эмэгтэй нойр булчирхаан сүүл хэсгийн 20 см том хавдартай байсан. Ингээ бид нэрлээ хандсан. Одоо бид нар хагалгаа имчилгээ хийлгэмээр байна. Тэгэхээр тэр өвчтнийг би 2 жилийн өмнө дурангийн аргаар нойр булчирхаагийн сүүл хэсгийн хавдартай хамтаа яриад дэлүүгийг авсан. Энэ жил бидний шинэ жилийн манай аймгийн шинэ жилийн үйлчлэгэн дээр энэ эмэгтэй биднэрт бүжиглж үзүүлсэн баг. Тэгээ энэ эмэгтэй өөрөө та бүхэн харж байгаа бол хөвлийн хэсэг нь одоо хагалгаа хийсэн хэсэг нь өөрөө нүцгэн байгаа байхгүй. Тэгээ энд тухайн хагалгаа хийсэн шархны ямар нэгэн сорив байхгүй. Тэр энэ бол амьдралын нөгөө нөхцөлийг хадгалж үлдэх, хэвийн амьдралын чанарыг хадгалж үлдэх. Энэ одоо хамгийн давуу талыг агуулж байгаа. Хэрвээ бид энэ өвчний нэмжлэгт нь тухайн хавдрыг авахд 20 см зүссэн байсан бол энэ эмэгтэй хизээч ингэж бүжиглэхгүй байна. Эсвэл хизээч ийм хувцс өмсөхгүй. Эсвэл хизээч одоо пляжн дээр очиод юм уу одоо далайн хэрэг дээр очиод бие шарах, нийтийн дунд очиод бие шарах боломж нь хязгаарлагдав. Энэ бол амьдралын чанарын хувьд маш том зүйл. Гоо сайхан гэж болж байна. Сая миний ярьсан. Хэрвээ бид нар 20 см шарахтай бол нийтийн өмнө хувцас тайлаад байх сонирхол эзэж байхгүй шүү. 20 см шарахтай бол одоо би яаж өөрийгөө тэрийг нуух уу хаах уу гэдэг л ойлголт байна уу гэхээс ш. Нийтэд өөрөө гарах тухай ойлголт бараг байхгүй. Тэгэхээр энэ наатлын зураг бол нээлттэй хагалгаар би нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхдаа бүдүүн гидсний хорт тавдрын улмаас надад тагалгаа хийгдсэн хүний шарах. Энэ хүнийг эмчилсэн, өвчнгөөс салгаж өгч чадсан. Гэхдээ энэ хүн ийм гидстэй үлдсэн. Дараагийнхан зураг нь яг ижлэхэн өвчтэй 2008 онд надад хагалгаа хийлгэсэн. Би тэрийн дурангийн хагалгаа хийсэн. Үүссэн шархан тэр. Энэ хүн бол эмчээ намайг одоо бусад эмчнүүдээр очиод хагалгаа хийлгээд би бүдүүн гидсний хавдартай байж байгаа хавдраа авахулсан юм аа гэхлээр битгий худлаа яриад гэж хэлдэг. Чамд яаж ийм тийм хагалгаа хийсэн шаргач нь байхгүй юм шүү дээ. Өшөө өөр проблем яриад эхэлж байгаа байхгүй. Танд итгэхгүй байна. Тэгэхээр энэ бол бас өвчтөн хүнд байж болох давуу тал нэлээд өгдөг. Маш олон өвчтөн биднээс асуудаг. Хагалгаа хийх юм. Эмчээд урангаар хагалгаа хийх юм бол таны харах юм чинь аюулгүй бага шүү дээ. Нээлттэй хагалгаа хийх юм бол бүх юмыг дэлгэж байгаа сайхан харцдаг. Тэгээд одоо бүх юмыг харж агаад одоо илүү сайн найдвартай хийн шүү дээ. Дурангаар хийх юм бол та муу харах байхаа. Ер нь бол би дурангаар хагалгаа хийх сонирхолгүй байна. Нээлттэй хагалгаар орё. Яагаад гэвэл энэ илүү аюулгүй байх. Үнэн хэрэгтээ нээлттэй хагалгааны хийх харц, дурангийн хагалгаараа хийх харц хоёрын ялгаа нь юм байна. Тэр бид нар шархныхаа хэмжээгээр тэр нөхрөө харж байгаа байхгүй. Нээлттэй хагалгаа. Бид нар 20 см зүссэн үү, 10 см зүссэн үү, 5 см зүссэн үү? Тэр үүссэн шархын хэмжээгээр л талбайг харна. Тэрнээс дээш хэмээг бид нар харах боломж нь өөрөө хязгаардаг. Эсвэл харахын тулд дээш нь баахан юм онгочих хэрэг. Заримдаа бүр микроскоп том шил зөөх хэрэг гарна. Дурангийн хагалгаагаар харах боломж нь тэр. Та бүхний хараад байгаа тэр зураг бол 1 мм хэмжээтэй утас байхгүй. Одоо доор тавьсан байгаа тэр клип бол 2 мм хэмжээтэй судасны хэмжээ. Тэгэхээр аль нь илүү харах хэрэгтэй юм бэ? Та бүгдийн айгаад байгаа нөгөө юм чинь үнэхээр бодит хэрэг дээр аль нь зөв бэ? Тэгэхээр бид нар энэ тайлбарыг маш олон хүнд хэлдэг. Тэгэхээр ихэнх нь итгэдэггүй. Энэ нөхөр юм худлаа яриад байна да. Уран л илүү ингээд гараараа бариад онгоолгоод харах нь илүү ашигтай тань.
Бид нар бодиттой байдлыг энийг харуулж өгдөг. Одоо тэр багажны өөрийнх нь одоо их том багаж харагдаад байна. Тэр багажны өөрийнх нь сантиметрийн хэмжээнд 1.5 см харагдаж байгаа. Тэгэхээр бид нар ингээ харах юм бол зөвхөн бидний унсны толиноос жижигхэн баг. Бодит дурангаар харах юм бол бид нар ийм том харагддаг. Тэр харцын хувьд ч гэсэн хагалгаа хийх харцын хувьд ч гэсэн дурангийн хагалгаа бол маш том давуу талыг агуулдаг. Дараагийн биднээс асуудаг маш их асуулт. Дурангийн хагалгаа чи маш хөртөгтэй юм шүү дээ. Таны хэлээд байгаа одоо танай эмнэлгийн биднээс нэхэд байгаа тэр мөнгө чинь амар хөртөгтэй юм шүү дээ. Тэгэхээр бид нар өртөг гэдгийг бас янз янзаар ойлгох хэрэгтэй юм шиг. Имчилгээний өртөг гэдэг бол зөвхөн хагалгаагаар хэмжигдэх үү? Энэ бол бас асуулт байхгүй юу? Бид нар юу гэж ойлгодог вэ гэхээр имчилгээний өртөг гэдэг бол өвчтөй байгаад имчилгээ хийлгэснээс хойш бүрэн эдгэрэх тэр хугацааг буцаад хэвийн ажиллаа хийх, хэвийн амьдралдаа орох тэр хугацааг имчилгээний өртөгт тооцож байгаа. Тэр зөвхөн хагалгаа өөрөө имчилгээний өртөг биш. Хамгийн энгийн ойлголт эмнэлэгт бид нар хэд хонох вэ? Эмнэлэгт 10 хонвол нэг өөр дүн төлнө мөнгө нь. Эмнэлэгт 2 хонвол нэг өөр дүн. Эсвэл эмнэлэгт хонохгүй бол имчилгээний зардал нэг өөр гарна. Дурангийн хагалгаа хийлгэсэн цөсний хүйдэг энгийн хамгийн энгийн жишээ. Цөсний хүйдэгээ авахулсан эмнэлэгт эсвэл нэг хон эсвэл хонохгүй байж болно. Монголын нөхцөлд 1 юм уу 2 хонож байгаа. Хэрвээ та дурангаар хагалгаа нээлттэй хагалгаа хийлгэх юм бол эмнэлэгт та хамгийн багаар бодоход 4-5 хоног. Эсвэл 7 хоног, дундаж хоног нь 7 хоног. 7 хоногийн эмнэлгийн зардал гэдэг бол маш өөр. Хоорондоо эрс тис ялгаатай. Дараа мисцаслын багаж. Мисцаслын багажийн хувьд бол яах аргагүй дурангийн хагалгаа өндөр өртөгтэй. Ягаад гэвэл энд дэвшилт технологи очиж байгаа. Энд өндөр өртгөөр боловсрогдсон багаж төхөөрөмжөд ашиглагдаж байгаа. Энэ бол яах аргагүй өндөр өртөг. Тэгээ энийг бид нэр бодолж ойлгоод байгаа байхгүй. Имчилгээний өртөгтэй ижлэхэн ойлгоод байгаа. Энэгээр бол нээлттэй хагалгаанаас хэд дахин өндөр өртөгтэй. Гэвч бид нар зөвхөн мисцалийн багажны өртөг төлөх үү? Энэ бол бас асуулт байхгүй. Дараагийн бид нар эм терээний тухай ойлголт. Тэгэхээр хэрвээ бид нар өвдөд байх юм бол эмнэлэгт тэдийчнээ маш их олон эм тэрэ хэрэглэнэ. Өвчнгүй байх зорилгоор өвчин намдах эм тэрээнээс өсвөл. Тухайн шарх том байх тусам тэр шархыг эдгэх, эдээ төрөслөөс нь хамгаалах, халдвараас нь хамгаалах бусад антибиотик, бусад эм тэрээнүүд хэрэглэнэ. Хэрвээ том шархтай бол бид нар хоол унд бусад юмнуудаа хязгаарлана. Тэрийг бид нар нөхөхийн тулд бусад өөр эм тэрээнүүд бас хэрэглэнэ. Ингээ бодох юм бол нээлттэй хагалгаанд хэрэгжилж байгаа эм тэрэ бол маш хамаагүй хэд дахин илүү өндөр. Тэр хэмжээгээр өртөх нь бас өндөр. Хамгийн чухал асуудал бол түрүүний бидний ярьсан хөдөлмөрийн чадвар алдагдах уу? Амьдралын чанар өөрчлөгдөх үү? Дурангийн хагалгаа хийлгэсэн хүн энгийн жишээ та бидний өдөр тутам хэрэглэгддэг. Цөсний хүйдээ авах дурангаар авахсан хүн 3 хоноод 5 хоноод офисын ажил хийж болно. 3-5 хоногийн дараа. Эрдийн офисын ажил хийгээд яваад иж болно. Ерөөсөө хагалгааныхаа маргааш нь энгийн гэртээ юм уу, эмнэлгийн нөхцөл, компьютер ч юм уу одоо юу юм бичиг хэргийн ажил хийгээд яваад иж болно. Хэрвээ нээлттэй хагалгаагаар цөсний хүйдээг авахсан хүн байх юм бол ажилдаа орох нөхцөл нь 2-3 хоног. Офисын ажил хийх. Маргааш нь босоод алхах нөхцөл нь 2-3 хоног. Хэвийн хоолндоо орох нөхцөл нь 4-5 хоног. Энэ хоёрын хооронд маш том ялгаа байна. Дээрээс нь үүссэн шархнаасаа болоод таны хэвийн амьдралдаа хийж чадах байсан маш олон боломжууд чинь зарим тохиолдолд алдагдана. Эсвэл жирийн хүн шиг хийж чадах тэр юмыг хийж чадахгүй төрнө. Эннээс гадна мөнгөөр өндөгдөхгүй бас зөндөө олон ойлголтууд байдаг. Та бидний авж байгаа тэр өвчин, мэдэрж байгаа зовөр энийг бол мөнгөөр үнэлэх аргагүй шин. Бид нар 1 хоног шүд өвдөхөд
ямар хэцүү байдаг вэ? Тухайн өдрийн бүх ажил алга болно. Тухайн гэр бүлтэйгээ харьцах харьцаа чинь өөр болно. Юм тэр төлөвлөж байгаа ажлаа хийх тухай ойлголт. Өөр юм хийх тухай ойлголт байхгүй. Хагалгаа хийгээ шарах хэд хоног тийм шархны өвдөлтөд явна гэдгээс хамаарч бас л бидний үнэлэгдэх үнэлэмж байна өөрөө өөр бол. Хэрвээ та 3 хоноод жирийн хүн шиг ажиллаа хийгээд явах юм бол таны сэтгэл санааны байдал үнэлэгдэж баршгүй тэр юм чинь хадгалж богино хугацаанд эргэж ирэх боломж чинь маш өндөр. Тэр мөнгөөр үнэлэгдэж болохгүй ойлголтууд бас байгаа юм. Ингээд энэ бүгдийг нэгтгэхэд үзэх юм бол эн чинь эмчилгээний өртөг байхгүй. Тэрнээс зүгээр тухайн үед эмнэлгээс гараад байгаа төлж байгаа мөнгө чинь өөрөө эмчилгээний өртөг биш шүү дээ. 2-7 хоног та ажиллаа хийхгүй байсан ажлын чинь цалин бас өртөг алдагдж байгаа өртөг шүү дээ. Хэрвээ та тодорхой ажил хийх байж байгаа тэрнийхээ төлөө тодорхой санхүүжилт авах байсан бол тэрийг хийж чадаагүй бол тэр бас эмчилгээний чинь өртөг мөн байхгүй. Тэр алдагдсан мөнгө чинь бас л танаас гарч байгаа мөнгө. Танаас алдагдж байгаа мөнгө. Ингээд үзэх юм бол эмчнэр бол юу гэж үздэг вэ гэхээр дэвшилтэт технологиор ашиглагдсан эсвэл дурангийн хагалгааны өөрийн өртөг нь нээлттэй хагалгаанаас зарцагдж байгаа нийт өртгөөс хамаагүй байгаа гэж үздэг. Тэгэхээр өртөг гэдэг бол өөрөө бас хэцүү ойлголт. Зөв ойлгох хэрэгтэй ойлголт. Тэгэхээр энэ бүгдийг нийлүүлээд бид нар харах юм бол дэвшилтэт технологи дурангийн мэдсэл маань өөрөө ямар давуу талуудыг бий болгож байна. Саяын бидний ярилцсан юм. Нэгдүгээр бид нар гоо сайхнаа хадгалж үзэж чадна. Хоёрдугаар бид нар өвдөлтийг бага мэдэрч чадна. Гуравдугаар бид нар хагалгааны ямар нэгэн цус алдах, эрсдэл гаргах тэр нөхцлүүдээс багасгах чадна. Дөрөвдүгээр бид нар эмнэлэгт цөөхөн хонох хэрэгтэй. Ажлаа хийж эртний ажилдаа орох боломжтой бол хагалгаа хийх, мэс ажилбар хийх явцад бид нар босод эрүүл эрхтэн системээ хадгалж үлдэх. Тэднийг гэмтээхгүй байх боломж нь бас их өндөр байна. Хамгийн чухал үзүүлэлт бол бид нар хэвийн амьдарч чадна. Амьдралынхаа чанарыг алдахгүй. Өмнө хийжсэн шигэ амьдарч чадна. Өмнө хийжсэн шигэ ажлыг хийж чадна. Бидний хөдөлмөрийн бүтээмж хадгалагдаж үлдэх байхгүй. Энэ олон давуу талуудыг дэвшилт технологи өгж байгаа юм. Энэ хагалгааг хүн болгон хийх үү? Бас бодох хэрэгтэй асуудал. Бүх газар очиод энэ хагалгааг хийгээ шаардаад байх уу гэдэг чинь бас бодох хэрэгтэй асуудал. Ийм хагалгаа хийхэд бол тухайн эмнэлэг зайлшгүй өндөр технологи, дэвшилтэт технологиор тонологдсон байх хэрэгтэй. Хэрвээ ийм технологи иж бүрэн тоноглогдоогүй байх юм бол энэ хагалгаа хийх нь өөрөө өндөр эрсдэл. Ийм тоноглогдоогүй газраас ийм хагалгааныг шаардлага тавих нь өөрөө өрөөсгөл. Бүрэн эрсдлийн чинь багасах хэмжээний тэр тоног төхөөрөмж байхгүй тохиолдолд тухайн хагалгааг хийх юм бол маш тэрнээсээ өндөр эрсдлийг агуулах боломжтой. Тэгэхээр бид энийг бас анхаарах хэрэгтэй. Дээрээс нь тухайн хагалгааг хийж байгаа эмч маань өөрөө мэрэгжсэн байх хэрэгтэй. Энэ чиглэлээр мэрэгжлийн байгууллагууд суралцсан байх хэрэгтэй. Энэ чиглэлийн хагалгаагаа хийж чаддаг байх хэрэгтэй. Дээрээс нь зөвхөн тэр эмч биш. Тухайн эмчтэй ажилтдаг хамт олон баг байх хэрэгтэй. Хэрвээ энэ хамт олон баг байхгүй бол энэ өндөр технологийн имчилгээг хийх нь өөрөө бас өрөөсгөл байна. Мэдээж энэ юмнуудаа хийсэн туршлага байх хэрэгтэй. Анхны хагалгаа байж бас болохгүй. Анхны хагалгааг бол ихэнх мэрэгжлийн эмчнэр бол хин нэгний туршлагатай хүний дор 10, 20, 100 удаа хийжээж дараад нь бие дааж дараагийн өөрийн гэсэн хагалгаагаа бусдад өгөх ёстой. Тэгэхгүй би анх удаага энэ хагалгааг хийж байна гэд өвчтөе хүнд очих юм бол айгүй хэцүү шин. Тэр эрсдэл багтай байж чадах уугүй юу гэдэг чухал. Тэгэхээр энэ гурван нөхцөл бол дэвшилт технологиг ашиглах хамгийн чухал гурван нөхцөл. Хүн болгоноос энийг бас шаарддаг байж болохгүй л дээ. Тэгэхээр сонгогдоо эмнэлгийн хувьд бол яг энэ гурван нөхцөлийг бид нэр зарчмаа болгож тавьсан. Эмнэлэг байгуулагдахтаа за эмнэлэг ийм дурангийн хагалгаа хийх бүх нөхцлөөр нь хангах хэрэгтэй юм шүү. Дуранг төхөөрөмж. Ийм хамт олонны багийг бүрдүүлэх хэрэгтэй юм шүү.
хүмүүсийг мэрэгшүүлэх хэрэгтэй юм шүү. Дээрээс нь туршлагатай байх хэрэгтэй юм шүү. Туршлагатай багийг ажиллуулах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо юу хийж чадж байна вэ? Монгол улсад сонгидоо эмнэлгийн хувьд бид нар энэ дэвшилт технологиг ашиглаж чадж байна уу? Цэсний хүйдийн чулууг авах хагалгаа, цэсний хүйдийг авах хагалгаа гэж байна. Энэ бол одоо нийтэд хамгийн их мэдэгдсэн хагалгаа. Тэгэхээр энэ хагалгаа бол өндөр хөгжилтэй орнуудад бол 95-97% дурангаар хийгддэг. Дэвшилт технологи нь очсон, ангаах ухаан нь өөрөө санхүүжилтэн зөв болцсон, тоног төхөөрөмжөөр хангагдсан энэ бүх газар бол ихэнх нь дурангаар хийдэг. Дийлэнх. Монгол статистик үзүүлэлт ямар байна вэ гэхээр бид нар нийт хагалгааныхаа цэсний хүйдийг авдаг нийт хагалгааныхаа нэг 15-аас 20%-ийг л дурангаар хийж байгаа. Тэгээ энэ зөвхөн сонгидоо эмнэлэг биш. Бусад бүх эмнэлгүүд дээр бид нар дурангийн хагалгаа хийж байгаа. Гэхдээ энэ хагалгааны энэ технологиг ашиглаж байгаа нийтэд өгж байгаа хувь нь дөнгөж 15% байна. Бусад 80% нь яг л бидний нөгөө түрүүний ярьсан тэр нээлттэй хагалгаагаар хийж байгаа. Тэгээ энэ бол бидний хүсэж байгаа та бүхэнд үзүүлэх гээд байгаа тэр одоо тусламж мөн үү шүү. Бас бодох хэрэгтэй асуулт. Дараагийн нийт дараагийн нийтэд бас аягүй их элбэг тохиолддог өвчин, мэслийн өвчин бол мухар олгон өргөсөл гэж байна. Мухар олгон өргөслийг өндөр хөгжилтэй орнуудад бас л 95% хүртэл дурангаар хийж байгаа. Монголд мухар олгон өргөслийг дурангаар хийдэг нь 1-2%. 98% нь нээлттэй хагалгаар хийдэг. Тэгэхээр энэ бидний өнөөдрийн ирээдүйн мөн үү шүү. Энэ өнөөдрийн бидний та бүхэнд үзүүлж байгаа тусламжийн чанар мөн байж чадах уугүй юу? Дараагийн нэг хамгийн их хэлбэг тохиолддог бас өвчнүүдийн нэг нь эвэрхий байдаг. Завиндаа эвэрхийтэй. Энэ хагалгаануудын 60% нь өндөр хөгжилтэй орнуудад дурангаар хийгддэг. Ийм хагалгаа хийлгэсэн, зүсний хагалгаа хийлгэсэн, холгоон хагалгаа хийлгэсэн, эвэрхийн хагалгаа хийлгэсэн эмнэлэг твтэх шаардлага байдаг. Өглөө хурж ирж хагалгаагаа хийлгээд оройн гэрлүүгөө харьцдаг. Маргааш нь ажиллаа хийждэг. Монголд бол өөр. Тэгэхээр ийм нөхцөл бол байна уу? Бидний хувьд бол сонгидоо эмнэлгийн хувьд түрүүн та дээр эмнэлгийн танилцуулга дээр сонссон байна. Бид нэр 2007 оноос хойш одоо хүртэл хийсэн хагалгааныхаа 99%-ийг бид нэр дурангаар хийдэг. Тэгээ бидний үзүүлэлт сонгидоо эмнэлгийн хувьд бол үзүүлэлт бол өндөр хөгжилтэй орнуудад ижилхэн. Хамгийн хэцүү юм нь юу вэ гэхээр тухайн орны эрүүл мэндийн өөрийнх нь санхүүжилтийн тухай ойлголт. Тухайн хүнээс гарах боломжийн тухай ойлголт, нийгмийн өөрийнх нь орлогын тухай ойлголт, эрүүл мэндийн тогтолцооны тухай ойлголт. Тэр биднэрт нэг юм буруу ойлголт байдаг. Үнэгүй эрүүл мэнд. Үнэгүй юм. Ялангуяа улс төрчид аягүй хэрэг байдаг. Үнэгүй юм гэж бол байхгүй шин. Ямар ч юм үнэтэй. Чухам тэрийг хэн төлөх вэ гэдэг нь л өөр байна. Тэрийг өвчтөе хүн төлөх үү, улс төлөх үү, даатгал төлөх үү, эсвэл өөр сүмийн байгууллага төлөх үү, эсвэл ах トゥ чин төлөх үү? Энэ л ялгаатай болохоос биш үнэгүй юм гэж байна. Яг гэвэл танд хэрэглэж байгаа тэр багаж өөрөө өртөгтэй байхгүй. Тэгээ тэр өртгийг ис заслын юм ч юм уу, эсвэл одоо энэ хин нэгэн совилогч төлөх ёсгүй шүү. Энийг бас зөв ойлгох. Энэ системийг Монголд нэвтрүүлэх тухай ойлголт өөрөө хэцүү л дээ. Гэлээ гэхдээ бид нар ийм юм байлаа гэд ерөөсөө ийм юм хийдгүү хүмүүс байгаад байх юм бол бидний ихэнх хувь нь гадны орн руу явж шин. Өмнө нь 90-ад оны үед бол Хятад руу явдаг байсан бол одоо дэлхийн бүх өнцөг болон орн руу явж байна. Энэ очиж байгаа хүмүүс одоо сонгидоо эмнэлэг тийм үү, хувийн эмнэлэгт төлж байгаа өртгөөс хэд дахин өндөр өртгийг төлж байгаа. Замын зардал очиод өгж байгаа өртөх нь бидний хэлж байгаа өртгөөс хэд дахин өндөр. Тэгээ тэр улсууд өөрсдөө ард түмэндээ хайргүйдээ ч юм уу тэднэрээс илүү юм авах гээд байгаад тийм их хөрөндөр өртөг
та нараас нэхэд байгаа юм биш байхгүй. Ерөөсөө та нарт тэр тусламж үйлчлэгийг илүү чанартай, илүү сайн үзүүлэхийн тулд тийм өртөг шаардагдаж байгаа байхгүй. Гэхдээ тухайн орн бол энийг өвчтөн хүнээр төлөвлөдөг байхгүй. Энийг улс төлдөг, эсвэл даатгал төлдөг, эсвэл өөр санхүүгийн хөлсрүүд байдаг. Энэ өртгийн дөнгөж 1%, 2%, 10%, дээдл нь 10% нь хувь хүнээс гарах боломжтой. 90% нь өөр бусад санхүүжилтээс авдаг. Гэхдээ энэ санхүүжилтийг тухайн эмнэлэг авдаг. Авж иж таны дараагийн өвчтөе хүнд тэр тусламжаа үзүүлэх тэр санхүүгийн их хөлсөр нь бий болох байна. Энэ бол өөрөө өөр ойлголт. Саяхан миний нэрлсэн энэ 3 өвчний үеийн хагалгааг бол бид нар дөрөнгийн хагалгааны энгийн хагалгаанууд гэж нийтэд өргөн хэрэгжилж болох, өргөн дарахсан дөрөнгийн хагалгааны эмч энэ өөрийгөө эмч гэж нэрлэхийн тулд энэ 3 хагалгааг хамгийн багадаа хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ 3 хагалгааг хамгийн багадаа орон болгон янз янз. Гэхдээ би дааж юм уу хин нэгний хяналтанд 100-аас дээш удаа хийсэн хүн дараагийн анхны өвчтөндөө би танд энэ хагалгааг хийя гэсэн энэ саналыг тавих эрхтэйгээр хуулиар хязгаарлагддаг. Тэгэхээр энэ бол энгийн хагалгаанууд байдаг. Дээрээс нь дөрөнгийн хагалгаа өөрөө дотроо хүндрүүлсэн хэлбэрийн хагалгаанууд гэж байна. Энэ нь бол бидний дараагийн ярих энэ хорт тавдруудын хоол боловсруулах замын бүдүүн шулуун гэзний хорт тавдрууд, хотоо одны хорт тавдрууд, элэг нойр булчирхайн хорт тавдрууд. Энэ хавдруудын үед бол бид нэр илүү хүнд технологиудыг ашигладаг, илүү нарийн мэрэгжлүүдийг ашигладаг. Тэгэхээр энэ хүндрүүлсэн хэлбэрүүдийг бас өндөр хөгжилтэй орнуудад дурангаар хийдэг. Гэхдээ энэний хувь нь бол 40-50%. Тэр болгон бас энэ чиглэлээр мэрэгжсэн мэрэгжилтэн түрүүний миний хэлсэн мэрэгжилтэн баг 100% тухайн орны өндөр хөгжилтэй ч гэсэн орны иргэдэд үйлчилж чадахгүй байна. Сонгодоо эмнэлгийн хувьд энэ өвчтөе биднэрт хандсан энэ өвчтөе хүмүүс 98-аас 99%-ийг бид нэр дурангаар хийдэг. 1-2% бид нэр нээлттэй хаалгаар хийдэг. Зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бидний төвшин бол өндөр хөгжилтэй орнуудад очисон тэр төвшин ижилхэн. Энэ бол биднэрт хэдэн мянга хийгдсэн хаалганы тухай асуудал яригдчихэж байгаа юм. Дээрээс нь эмэгтэйчүүдийн өвчнүүд байдаг. Төрөл бүрийн өвчнүүд байдаг. Энэ бол бас сонгодоо эмнэлэгт их өргөн хэрэглэгддэг. Ер нь эмэгтэйчүүдийн өвчний 70-аас 80% нь дурангаар хийгддэг. Эмэгтэй хүн гэдэг чинь өөрөө гоо сайхны маш их чухал үзүүлэлттэй хүмүүс. Тэгэхээр эмэгтэйчүүдийн ихэнх хагалгаанууд дурангаар хийгддэг. Өндөр хөгжсөн орнууд. Биднэрт бас л нэг 10%-тай 10%-аас хэтрэхгүй эмэгтэйчүүдтэй. Тэгэхээр бид нар бас л арай болоогүй. Дээрээс нь мэс засал өөрөө зөвхөн өвчтөе эрхтнийг эмчлэхээс гадна өөр чиглэл рүү хандаж эхэлж байна. Орчин үед бол ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад бол бид нар зөвхөн өвчтөе эрхтнийг эмчлэхээс гадна тухайн хүнийг илүү өндөр чадвартай болгох, илүү нөхөн сэргээх энэ хаалгаануудыг маш их хэрэгжилж байгаа. Бид нар ч бас тэрийг хэрэгэлдэг. Хүн тодорхой байгалийнхаа жамаар хөгшөрдөг. Гэхдээ хүн болгон залуу байхыг хүсдэг. Энэ нөхцөлийг бид нар яаж хангах ёстой вэ? Энэ бол зөвхөн та бидний ярьдаг өрчлөөгээ татуулаад юм уу? Эсвэл нуруугаа өндөрсгөөд юм уу? Нуруугаа тэгшлээд юм уу? Эсвэл хариунгаа авахуулаад юм уу? Ингээд хөгшрөлтөөс бид нар салчнаа гэх юм бол энэ бол зөвхөн гадна үзмж байна. Тэрнээс гадна хүний амьдрал зөндөө олон өөр тохиолдлууд, өөр шаардлагууд байна. Тэгэхээр энэ юмнуудыг бид нар нөхөн сэргээх хагалгаануудыг бид нар хамгийн бага гэмтэлтэйгээр хийх ёстой байхгүй. Нөхөн сэргээх хагалгааг бид нар илүү их гэмтэл учруулж, илүү өвчин үүсгэж хийх юм бол өөрөө ач холбогдолгүй. Тэгэхээр энэ нөхөн сэргээх хагалгаануудыг бид нар бас нэгдснээс хойш ялангуяа та бүхэн санаж байгаа бол эмэгтэйчүүдийн төрөлтийн дараа ихэнх эмэгтэйчүүд ялангуяа нас жоохон өндөр өсөд ирэхлээр маш олон зөвөрүүдийг хийж эхэлдэг. Шээсээ барихгүй байна, алдаад байна. Өтгөнөө гаргаж чадахгүй байна.
45 настай, 50 настай би цаашдаа одоо амьдралыг, сексийн амьдралыг бид нар хадгалж үлдмээр байна. Хэвийн амьдралтайгаа амьдрмаар байна. Өндөр хөгжилтэй орнуудад насжилт өндөр болох тусмаа зөвхөн би өндөр наслаад ач холбогдол багтаа юм байна гэж үзэж байгаа. Хэрвээ би өндөр настаад гэсэн мөртлөө хүний хийж чаддаг юм хийж чадахгүй байх юм бол ерөөсөө өндөр наслах нь өөрөө ач холбогдолтой юм уугүй юм уу? 90 нас хүрсэн 70-аас 90 нас хүртэл би 20 жил амьдрахтаа хүний хийж чаддаг тэр бүх юмыг хийж чадахгүйгээр амьдрах юм бол би ерөөсөө амьдрах нь өөрөө ямар ач холбогдолтой юм. Эсвэл би хин нэгнэр заавал одоо баас шээсээ зөөлөгдөг. Эсвэл ямар нэгэн гадны нөлөөтэйгээр бие засдаг. Эсвэл заавал нэг памперстай явдаг 20 жилийг би өнгөрөх ёстой гэж. Гэтэ би амьд байгаад байдаг. Тэр энэ төрлийн хагалгаануудыг бол дурангийн хагалгаа маш их түлхүү хэрэгэлдэг. Сонгодоо имлэг энэ чиглэлээр бас их нарийн ажилладаг. Бидний одоо хамгийн их анхаарал тавьдаг өвчтнүүдийн нэг, мэрэгжлүүдийн нэг. Тэгэхээр бид нар дээр бол энэ чиглэлээр зөвхөн монгол хүмүүс биш. Одоо та бүхэн түрүүний тэр юун дээр харсан байх. Гадны орны өвчтнүүд маш их ирдэг. Энэ чиглэлээр хагалгаануудыг хийлэгдэг. 80 настай, 70 настай хүмүүс манад таны хийж байгаа энэ хагалгаа өндөр өртөгтэй байна. Бид нар ийм мэргэжилтнээ олж чадахгүй байна. Тэгээ би энэ танаа улсад ингээд ажиллаж исэн чинь танд ийм хагалгаа, танаа амьдралд ийм хагалгаа хийдэг гэж байна. Би энэ хагалгааг хийлгэе. Энэ бол та Монгол иргэдэд бас л нээлттэй хэвээрэг байна. Өдөр тутам хийгдэж байгаа эмчилгээний нэг хэлбэр. Ингээд бид нар цаашаа тойчоод байх юм бол маш олон хагалгааг бид нар дэвшилт технологи ашиглаж, дуран ашиглаж хийж болох юм. Сүүлийн үед маш их хөргөн хэрэглэгдэж байгаа хагалгааны нэг бол сахарын диабеттэй хүмүүс гэж та бүхэн чихрийн шижинтэй хүмүүс гэж өндөр таргалцсан хүмүүс байдаг. Энэ өвчнүүдийг эмчлэхэд месасл өөрөө маш их өндөр үүрэг үүсдэг. Ялангуяа сахарын өвчтэй хүмүүс таргалтай болоод ирэх юм бол дайнасны эрсдэх магадлал маш өндөр болдог. Тэгэхээр энэ хүндрэлүүдийг бид нэр месаслын аргаар шийдэж болох. Энэ хагалгаануудыг бидний хувьд ч гэсэн бас их төлхөө хийж байгаа. Тэгээ энэ арга бас Монголд нэвтрээд ороод ирсэн. Энэ боломж та нарт бас байгаа. Тэгээ ингээд жагсаагаа цаашаага явах юм бол бидний боломж бол маш өндөр. Тэгээ энэ богдыг бас бид нар нийтэд мэдгдэх нь зөв юм болоо гэсэн. Өнөөдрийн ерөөсөө энэ бидний лекцийн зорилго бол энэ байсан. Монгол юм хийж чадж гин үгүй юу? Монголдо бид нар энэ эмчилгээний аргуудыг авч чадж гин үгүй юу гэдэг бол их чухал байсан. Тэгэхээр дэвшилт технологи гэхэлэр зөвхөн дурангийн хагалгаа юм уу гэхэлэр бас өөр юм. Өндөр хөгжилтэй орнуудад дэвшилт технологиг робот ашиглаж аягүй хийж. Гэтэ робот ашиглаж байгаа энэ хагалгаа Монголд одоохондоо байхгүй. Гэтэ энэ хагалгаа бол өөрөө зарчим нь дурангийн хагалгаан дээр үндэслэсэн. Гэхдээ тэрийг робот машинууд хийх. Энэний давуу тал нь юу вэ гэхэлэр хин нэгэн өндөр мэргэжсэн эмчийг та заавал тэр эмчийг Америкаас юм уу, Японоос юм уу, Солонгосоос юм уу эсвэл хаанаас ч авчрах шаардлагагүй. Хагалгааны өрөөнд авчираад тэр хүнээр хийх шаардлага байна. Тухайн нарийн мэргэжлийн өндөр мэргэжсэн эмч тухайн орондоо сууж агаад Монголд таны хагалгааг хийчих боломжтой байна. Энэгээрээ маш их давуу талтай. Өндөр мэргэжсэн мэргэжлийн эрсдэл багтаа хийж чадах тэр туршлагатай эмч нарыг дэлхий дээр хүртээмжтэй болгох тэр зорилгын үүднээс робот хагалгаа аягүй өндөр хөгжилтэй орнуудад аягүй өргөн тархаж байгаа. Дараагийн нэг хэлбэр бол хүн болгон хагалгаа хийлэхдээ шарахгүй байхыг хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энээс гадна бас нэг хагалгааны арга бол бид нар байгалаас заяагдсан нүхнүүд гэж байдаг. Ам, хамар, чих, шулуун гэж трэ гэдэг. Тэгэхээр бид нар ерөөсөө гадна талд нь зүсэхгүйгээр хагалгаа хийж болохгүй бас болж байна. Энэ аргууд бас өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж эхэлж байна. Гэхдээ нийтэд тараагүй байна. Роботч төр энэ шарх үүсэхгүй хагалгаанууд ч гэсэн тэр нийтэд тараахан өргөн тарж амжаагүй байгаа. Гэхдээ хийж болох юмаа гэдгийг нотолцсон. Ирээдүйд бол бид нар айгүй бол гадна талдаа ямар ч шарахгүй тодорхой одоо өвчнүүдээс салж боломж бас байгаа.
Энэ зураг санамсаргүй зураг биш юм. Энэ та бүхэн санаж байгаа бол одоо хэдхэн 7 хоногийн өмнө сайтуудаар агиух, телевизээр ч агиух гарсан шин. Монгол улсад хөдөө очиод гэрт нь кесар багалгаа хийгээд хүний амь аварчлаа. Хүүхэд гаргачлаа. 2015 он шүү дээ. 2015 онд бид нэр гэрт хагалгаа хийх ёстой юу? Тэгээ нэг талаасаа сайн л да. Тухайн хүний амнасыг аварсан. Гэтэ ямар эрсдлээр аварсан бэ? Хэрвээ бид нар ийм хагалгааг 10 юм уу 100 хийх юм бол хэдэн амьд гарах вэ? Хэдэн эсвэл хэвийн амьдралтайгаа үлдэх вэ? Бодох л ёстой асуулт. Тэгээ бид нар энэ бахархал мөн үү бидний? Гэрт хагалгаа хийн гэдэг амар эрсдэл байхгүй. Тэнд ямар тоног төхөөрөмжтэй, ямар имийг бид нэр машинаар зөөж авчиад тэг хаалгаа хийж чадах вэ те? Тэр эрсдэл ямар байх вэ? Тэгээ энэ бол бидний бахаргаад байх юм, мэрэгжлийн хүний хувьд бол бахаргаад байх юм биш байхгүй. Тэгээ энэ бүгдийг дүгнээд үзэхэд бол бид нэр энэ дүгнэлтүүдийг гаргах юм. Тэгээд дурангийн хагалгаа гэдэг бол Монгол улсад одоо бидэнд мөрөөдөд байх. Эсвэл хаа нэгэн газар тэнд хийдэг юм байна, ингэдэг юм байна, тийм юм байдаг юм байна гэд ингээд байх тийм мөрөөдөл биш байхгүй. Энэ бол өнөөдөр биднэрт байгаа боломж. Өнөөдөр биднэрт хийж байгаа чадвар байхгүй. Энэ бол биднээс хол биш юм. Энийг зөв ойлгох. Хоёрдугаарт нь бид нар маш олон хүмүүс дурангийн хагалгаа үнэхээр даваа талтай юм уу, үгүй юм уу? Эрсдэл багтай юм уу, үгүй юм уу? Гэдгийг одоо хүртэл ойлгохгүй. Энэ тухай таниулахгүй. Тэр битгий хэл мэрэгжлийн хүмүүс энийг эсрэгээр тайлбарлаж байгаа. Өө та хавдраа дурангаар авах гэж байгаа бол өстой болохгүй шүү. Дутуу үлдэн шүү. Наач буруу аглаа шүү. Энэ юмнаас бид нэр салахгүй бол бид нар хязгаар шин дэвшилт технологи энэ давуу талыг өөртөө бий болгож чадахгүй байна. Дэвшилт технологи өөрөө түрүүний бидний хэлсэн маш олон төрлийн шинэ арга барил руу очиж. Бид нэр одоо зөвхөн хэн нэгнээс хамааралтай байхаа болсон. Зөвхөн Монгол улсаас хамааралтай байхаа болцсон. Дэлхий нэгдсэн баг. Тэгэхээр хаа нэгэн газар хамгийн сайн хүн хаана байна? Тэрүүгээр бид нэр өөрсдийгөө эмчлэх боломж одоо дэвшилт технологи биднэрт өгж байгаа. Хэрвээ бид нэр робот хагалгааны тоног төхөөрөмжүүдийг суурилуулад байлгачих юм бол хинч ОБ Америкт байгаа тэр өндөр мэрэгчлэлтэй хүнээр хагалгаагаа хийлгийа. Ингээд сонгох хэрэг нь үндсэн хуулийн эмчээ сонгох хэрэг, эмнэлгээ сонгох хэрэг чинь хангагдах, бүрэн хангагдах тэр боломж одоо мэсэл рүү орж ирж байгаа. Хэрвээ бид нар иймэрхүү одоо эмчилгээний шинэ дэвшилт технологийн тухай ямар нэгэн ойлгомжгүй асуултууд, ямар нэгэн ойлгомжгүй зүйлүүд байх юм бол сонгогдсон эмнэлгийн хувьд бол тайлбар өгөхөд бүрэн нээлттэй. Би бол өндөр хөгжилтэй, өндөр технологи ашиглаж байгаа өөр бусад сонгогдоогоос бусад өөр олон эмнэлгүүдэд та бүхэнд бас мэрэгжлийн маш өндөр зөвлөгөө өгөх боломж нь би бас нээлттэй юм болов гэж. Та бүхэн сайн асуух ёстой. Тэр асуултанд бид нэр хариулах хэрэгтэй. За баярлалаа. За асуулт. Хүмүүс нөө цэсний чулуун авна гэж яриад байгаа шүү дээ. Сая болохоор цэсний хүүдий гэд би болохоор юуг ойлгохгүй гэхээр цэсний чулууг авна гэхээр бүр цэстэй авч явах юм уу? Эсвэл тэр цэсний дотор байгаа чулууг нь авч явах юм уу? Тэрийг ойлгохгүй. Цэсний хүүдий гэдэг нь одоо бүр цэсгүй болчих юм уу? Дараа нь би зүгээр чулууг нь авахч нөгөө нэг уламжлалт байгаараа угаагаад эрүүл цэстэй байгаа гэхин боломж нь байдаг юм уу? Над дээр орж ирсэн хүмүүс та одоо чулууг нь авах гээд байгаа юм уу, хүүдийг нь авах гээд байгаа юм уу?
Хүйдийгээ авчвал би одоо зүсгүй яаж амьдрах вэ гэдэг. Тэр ангаах ухааны биднэрт анатомийн нэг түрүү нэг зураг байсан уу? Зүсний хүйдийн зураг. Тэгэхээр ангаахын хувьд бол зүсний хүйдий гэдэг бол зүсний эрхтний зөвхөн нэг хэсэг нь байхгүй. Зүс өөрөө илгэн дотор бүрэлддэг. Тодорхой сувгаар явж хоол боловсруулах замтай нэгддэг. Ингээд хоол боловсруулах одоо үйл ажиллагаанд оролцдог. Тэрний нэг хэсэг нь зүсний хүйдий. Тэр зүсний хүйдий, зүсний сувг хоёр хоорондоо хоёр өөр замтай. Гэхдээ нийлнэ, дундаа нийл. Зүсний хүйдий гэдэг бол ямар үүрэгтэй эрхтэн бэ гэхлээр бид нар тодорхой нэг их хоол идчих юм уу? Эсвэл одоо өндөр одоо илчлэгтэй ч юм уу? Эсвэл одоо өөх тостой ч юм уу? Ийм хоол идэхлээр богино хугацаанд илэг маань өөрөө тэр хэмжээний зэсийг нөгөө эдсэн хоолыг чинь боловсруулах боломж нь өөрөө хязгаарлагдана. Тийм учраас бэлэн цэс хадгалж яадаг байхгүй хүйдийн дотор. Энгийн ойлголт бол одоо нэг машинтай хүмүүс машин бензин дуусчих магадгүйгээд хойчоо багажинда нэг 2 литр бензин хийгээд яваад байдаг шин. Тэгээ бензин дуусчихсан гот нөгөө бензин хийгээд колонктор очдөг шин. Яг тэрнтэй ижилхэн ойлголт байхгүй юу? Зүсний хүйдий гэдэг. Чулуу бол ихэвчлэн зүсний хүйдийн дотор үүсдэг. Тэр зам дотор чулуу үүсэх магадлал бага. Гэхдээ үүсч болно л доо. Гэхдээ үүсэх магадлал нь бага. Ихэнх хүмүүс зүсний хүйдийн дотороо чулуу үүсгэдэг. Зүсний хүйдийн дотор байгаа чулуу өөрөө аюултай юу гэвэл аюул байхгүй. Тэрэн дотор чулуу байна уу? Чулуу нь 10 см байна уу? 2 см байна уу? Хүйдийн дотор байгаа чулуу бол өөрөө ямар ч аюул байхгүй. Хүйдийн дотор байгаа чулуу цөснөөс гарч байгаа тэр хүйдэнээсээ гарч байгаа тэр замыг бөглөчих юм бол аюултай. Тэгэхээр эмчилгээний зарчим маань өөрөө өөр байна. Тийм бавз бид нар чулууг эмчлэх гээд байгаа биш. Ерөөсөө тэр замыг чөлөөтэй байлгах тухай ойлголт. Эсвэл тэр запас цөс хоол боловсруулах зам руу хэрэгцээтэй үедээ очиж явах хэрэгтэй. Тэр нөхцөлийг л хангах тухай ойлголт байхгүй. Тэгэхээр ангаах ухаан юу гэж үзсэн бэ гэхлээр зүсний хүйдэнд байгаа чулууг зөвхөн хүйдийн дотороо хүйдээг нь онгоолгоод чулууг нь авчих юм бол дахиад чулуу үүсчих боломж нь дахиад өндөр. Хэрвээ хүйдэдээ хамт авчих юм бол ерөөсөө хүйдэгүүгээрээ хүн амьдрч болохгүй болно гэдэг нь ойлгомжтой. Энэ хэдэн 100 мянган жилийн өмнө ойлгомжтой болсон. Зүсний хүйдэгүүгээр хүн амьд явахгүй болно гэж. Тэгэхээр орчин үед тэр дээр үед ч тэр одоо хүртэл зүсний хүйдийн чулуутай өвчтэй хүнд ангаах ухааны зүгээс мэсгэлийн ажиллбар хийдэг арга нь зүсний хүйдийг чулуутай авдаг арга. Зөвхөн нийтийн дунд зүсний чулуу авах гэдэг ойлголт яриагаараа явцсан болохоос биш. Утга нь ангаах ухааныхаа утгаар бол зүсний чулуу авна гэдэг бол хүйдүүдийн авахыг л хэлж байгаа. Тэгэхээр энэ бол нэг л ойлголт. Манай ээж 58 настай. Тэгээд үзсэн чинь маш олон тооны жижиг чулуу байна гэсэн дөө. Ихтэй бол хамраагүй. Тэгэхээр зэрэг хамраагүй тохиолдолд олон тооны байна гэдэг тэр аюул байдаг. Тэгээд заавал хамгаалаар авах хэрэгтэй юм гэдэг бол эмээ арга гэж байдаг үү. Тэгээд бас өөрөндөө чулуутай байна гэсэн. Тэр одоо өөр чулуу гэдэг нь бас тэр одоо нацтай зүйлээд юм болоо. Хамгаалаас өөр арга байхгүй. Ямар арга сонгох зүгтэй хамраагүй. Ер нь бол альва эрхтний чулуу байгаа тохиолдолд тэрнээс салах арга нь бол хагалгаал. Хаа нэгэн газар байгаа чулууг тэрнээсээ салъя гэвэл ямар нэгэн одоохондоо ямар нэгэн юм байхгүй. Тэрийг боталдаг юм уу, урсгадаг ч юм уу, алга болгодог юм байхгүй. Яг таны тохиолдолд зүсний хүйдэнд олон чулуутай, жижигхэн чулуутай гэдэг бол хамгийн аюултай нөхцөл. Нэг чулуу, том чулуу байх юм бол бас учиртай. Олон жижигхэн байх юм бол аюултай. Яагаад гэдэг вэ? Түрүүний би энэ хүн тайлбарж байсан тайлбар. Зүсний хүйдийн дотор байгаа чулуу олон байх тусмаа нөгөө ганцхан сувгийг бөглөх боломж нь өндөр. Бид нар энэ стакан дотор ганцхан чулуу хийгээд архины шилэн дотор ингээд буцаага тавих юм бол ус гарахгүй байх нөхцөл нь нэг өөр. 10 чулуу хийгээд нөгөө тийшээс эсэрж байгаа тавих юм бол тэрийг бөглөх боломж нь нэг өөр байхгүй. Тэгэхээр аюул нь хизээ өгөхлөөр бөглөх үед хүнд ерөөсөө аюултай нөхцөл нь хизээ өгөхлөөр бөглөх үед л. Хүйдийн дотор байгаа 10 чулууч байна уу, 20 чулууч байна уу, 1 чулууч байна уу аюулгүй. Тэр нь сувгаа бөглөчих юм бол аюултай байхгүй. Тэр үед аимшигын өвдөлтийг өгдөг. Тэр үед
амь насанд аюултай болдог. Тэр үед бусад эрхтэн системд хортой нөлөөгөө үзүүлдэг. Тэгэхээр хэрвээ ихэнх тохиолдолд ангаах ухаан юу гэж үздэг вэ гэхээр нэгээс олон чулуутай. Тэр нь 0.5-аас жижигхэн. Ийм байх юм бол хамгийн эрсдэлтэй нөхцөл хамгийн богино хугацаанд энийг авахулаач гэж үздэг. Дараагийн хүндрэл учрахаас нь өмнө авахулаач. Тэгэхээр миний зөвлөгөө бол тэр хүн бол аль болох эртхэн тэрнээсээ салах нь бол хамгийн зөв. Ер нь бол ангаах ухаанд гэж үзэж байгаа. Бөөрийн чулууны хувьд бас л яг гэж л. Аль болох эрт салах хэрэгтэй. Зөвхөн тухайн чулуу бөөрнөөсөө гараад сувгаа бөглөх үгүй юу гэдэг бол цаг хугацааг бол хэн ч хэлж мэдв. Гэхдээ энэ эрсдлийг хадгалж өөртөө авч явах нь зөв рүү юу гэвэл бас бодох хэрэгтэй. Ангаах ухаан бол үгүй хэрэггүй. Тэрний оронд эртхэн шиг эрүүл дээрээ авахулцгаа гэж. Эрсдэлгүй амьдрал гэж. Тэгээд танаас нэг хоёр зүйл асуусан. Нэгдүгээр овгой ахуулаа тэгээд үлдэц наац үзсэн бол тэрийг дөрвөөр хаалгах боломж байна. Байхгүй яг наац. Хоёрдугаар лазерын манайд нэг юу шугам гэсэн юм байна. Тэгээд тэр болохоор лазер шугам гэсэн бас бороо тавиад имчтэй адрес хийсэн. Түрүүн би лекцэн дээр хэлжсэн ямар ч чагалгаа ямар ч шарах сорь үүсгдэг. Бид нар гараа хэсэгчлэн сорь үүсдэг шин. Ямар ч чагалгаа наалдац үүсгдэг. Тэгээ тухайн наалдац тухайн одоо эрхтэнд хортой нөлөөлж гинэ үгүй юу гэдг л ойлголт байдаг болохоос ш наалдац үүсгэхгүй шарах гэж байх. Сорь гэж байх. Хэрвээ та жижигхэн шарах үүсгэх юм бол жижигхэн наалдац үүснэ тэр нь тухайн эрхтний үйл ажиллагаанд бага нөлөөлнө. Том шарах үүсгэх юм бол том наалдац үүснэ. Тэгээд тухайн эрхтний ойр орчмынхаа эрхтний үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Тэгэхээр тухайн өвчтний хувьд бол бид нэр зөвхөн наалдацтай учраас хагалгаа хийнэ гэдэг нь өөрөө буруу сонголт. Тэгэхээр эмчит хандах ёстой. Тодорхой зөвөр шаналгаа бол тэрийг үзүүлэх ёстой. Тэгээ хэрвээ тэрнийхэн шалтгаан нь үнэхээр наалдц байна. Өөрт нь хэвийн амьдрахад нь нөлөөлөд байгаа нөлөөлөл нь өөрөө тэр хагалгааны наалдцаас болж байна. Үүсэт байгаа зөвөр гэж тогтоогдох юм бол тэгээд тэр нь өөрөө бусад эрхтэн системд өөрийнх нь эрүүл мэндэд аюултай байна гэж үзэх юм бол дурангаар хагалгаа хийж болохгүй болно. Би бол баг энэ нь илүү сайн хувилбарлуулах гэж. Эхний чинь. Хоёр дахь нь тэр лазерын тухай ойлголт тэр шулуун гэсний засаалтын тухай. Лазер ангаах ухаанд хэрэглэгдэж байгаа сайн технологи мөн үү мөн. Гэхдээ тодорхой өвчнүүдэд тодорхой үе шатад лазерыг хэрэглэдэг. Тэрнээс лазер бүх өвчтөнд бүх одоо нэг өвчний бүх үе шатанд хэрэглэгддэг хамгийн сайн бүтээгдэхүүн биш. Одоо яг ижилхэн өвчний үед үе шат болгоноос хамаарч тоног төхөөрөмж нь өөрөө янз янзаар хэрэгжилж болно. Төвшилбдэг юм даа. Лазер өөрөө тухайн өвчнөд ашиггүй үе байж болно. Тэгэхээр тухайн өвчнийхээ ямар үе шатанд явна вэ гэдгээс хамаарч ямар эмчилгээний арга, ямар технологиг ашиглах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр цус алдсан болгон лазер сайн гэж ойлгож болохгүй. Лазер бол одоо шулуун гэсний цус алдж байгаа маш олон аргуудын зөвхөн нэг нь. Тэрний нэг зөвхөн хэрэгслэн. Тэгэхээр хэрвээ зөв үе шатанд нь зөв нөхцөлд нь лазерыг хэрэглэх юм бол хамгийн бага одоо өвдөлттэй зөвөртэй эмчилгээний нэг арга мөн. Гэхдээ буруу үе шатанд нь буруу үед нь лазерыг хэрэглэх юм бол хамгийн үр дүнгүй эмчилгээний бас нэг арга. Тэгээ сонгогдсон эмчилгээний хувьд давуу талууд байдаг байхгүй. Яг гэвэл бид нар улсын эмч шиг тийм их ачаалттай биш. Бидний лөө ханддаг хүмүүс бол их биш шүү дээ. Нийт өвчтөе хүмүүсийн нэг 5-10% байх Монголын. 95% нь одоо голцсон өөр бусад улсын эмнэлгүүдэд ханддаг. Тэгэхээр бид нар бол харьцангуй ачаал багтай. Ихэнх тохиолдолд тань шиг одоо зүсний чулуутай хүмүүсийг бол бид нар одоо тухайн өдөр тухайн өвчин онцлогдоод биднэрт шаардлагатай мэдээллүүд байдаг. Хагалгаа хийнэ гэдэг бол өөрөө бас бусад эрх зөвхөн зүсний чинь хүйдийг бид нар онцлохоос гадна бусад эрхтэн системүүдийн чинь хагалгаа хийх тэр эрсдийг даах чадвар нь байна уугүй юу?
өөр эрсдэл гарах нөхцөл байна уугүй гэдгийг шалгадаг шинжилгээнүүд. Тэр юмнууд бүрдсэн оншч нь ойлгомжтой хагалгаа хийх нь зүг байна гэсэн ийм шийдвэртэй байгаа үед бол тухайн өдөр ч хагалгаа хийж болдог. Төлбөрийг би мэддэггүй. Эмч мэддэггүй. Төлбөрийг голцоо эмнэлэг мэддэг. Тэгэхээр би бол эмч хүн бол яах ёстой вэ гэхээр би бол жишээлбэл мөнгө бодож болохгүй байхгүй. Миний хагалгаа хэдэн төгрөгөөр хийгддэг вэ? Одоо миний ашиглаж байгаа багаж хэдэн төгрөгөө гэж бодох нь өөрөө зарчмын үед буруу байхгүй. Ягаад гэвэл би за энэ хүн мөнгөө төлж болох юм байна. Өндөр өртөгтэй хагалгаа энэ төлж болохгүй учраас би арай хямдхан өртөгтэй багажаар хагалгаа хийчээ гэж ярьж болохгүй, хэлж болохгүй, эсвэл бодож болохгүй. Би бол өвчтөе хүнд хамгийн сайн арга юу вэ? Тэр хүнд хамгийн зөвөр багтай эмчилгээний тусламж юу вэ? Тэрийг л мөнгнөөс үл харж хамаарч танд санд болох хэрэгтэй. Тэгэхээр мөнгөний тухай ойлголтыг бол эмчээс асуух нь сайн биш. Зүгээр эмнэлэг дээр бол мэдэх боломж нь бол нээлттэй. Та шууд ороод одоо би ийм өвчтөе, ийм хагалгаа хийх ямар дундаж өртөг ямар гарах вэ гэдээ асуухад бол эмнэлэг бол нээлттэй. Манай эрүүл яамны зүгээс хянах тогтцоо ямар юм. Тэгээд яам тийм өдөр мөрөгчсөн бас байхгүй шүү дээ. Тэгэхээр стандарт боёо хянах тогтцоо ямар одоо мэрэгжлийн лазер гэж дурангийн хагалгаа гэдэг байна. Дурангийн хагалгаа ерөнхийдөө бол аливаа мэрэгжил зөвхөн ангаах ухаанч биш. Аливаа мэрэгжил ямар нэгэн яамнаас хамаардаггүй. Монгол тийм ойлголт байгаад байдаг. Бусад бүх оронд мэрэгжил гэдэг бол мэрэгжлийн нийгэмлэг, мэрэгжлийн хамт олонны, мэрэгжлийн байгууллагын шийдэх ёстой асуудал. Тэр таны яриад байгаа стандарт байна уу? Туршлага байна уу? Эсвэл тэр зөвшөөрөл олох боломж байна уу? Энэ бол мэрэгжлийн нийгэмлэгийн хянах ёстой асуудал. Яам биш. Монголд одоо энэ тогтолцоороо шилжих гээл яваалаа. Одоохондоо яам гэсэн ойлголтууд байж магадгүй. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол Монголд бас нийгэмлэгүүд энэ эрх мэдлийг авч байгаа. Зүгээр сонгогдсон эмнэлгийн хувьд бол бас нэг онцгой тохиолдлууд байгаа юм. Бид нар бол юу гэхээр анх байгууллагатай бид нар олон улсын стандартын дагуу эмнэлэг байгуулагдсан. Тэгээ бид нар энэ олон улсын стандартын дагуу тусламжийг үзүүлэх тэр сонирхол байгаа байхгүй. Бас Монгол улсын стандартын дагуу биш. Одоо яагаад хүмүүс Солонгос руу яваад байна? Солонгосын стандарт, Солонгосын тусламж нь өндөр байгаа учраас Солонгос руу яваад байна. Хэрвээ бид нар тэр стандартыг, тэр боломжийг энд нь бий болгохгүй бол бидний өвчтнүүдийг тийшээ явуулах тэр гарцыг хизээч хааж чадахгүй байхгүй. Тэгэхээр бид нар бол голцоо тэр стандартыг барьдаг. Бидний ихэнх эмчнэр олон улсын мэрэгжлийн нийгэмлэгүүдийн гишүүд. Бидний өөрсдийн одоо дотоод эмнэлэг дотор баригддаг тэр дотоод журам одоо таны ярьж байгаа стандартууд олон улсын мэрэгжлийн байгууллагуудын журмыг дагахыг хичээдэг. Гэхдээ энэ хууль өргөцсөн үед бас нэг жоохон зөрчилдөөнүүд байдаг. Яг гэвэл Монгол улсад үйл явдалгаа явуулж байгаа байгууллагууд Монгол улсын хууль стандартын дагуу явна. Гэхдээ анх байгууллагахдаа бид нар энийг одоо ёстой жинхэнэ эрүүл мэндийн яамтай зөвшөлдсөд бид нар ийм боломжийг бий болгочлоо. Ийм стандартыг хангая гэдэг. Ингээд одоо Монгол улсын хувьд бид нар хүлээн зөвшөөрсөн. Та нар стандартынхаа дагуу одоо олон улсын стандартын дагуу тэр үйлчлэгийг явуулна гэсэн. Цусны чулуу болохоор яагаад үүсгэж болоо? Хоёр асуулт маань нэг цусны чулуудаа болцсон би том жижиг чулуутай гэсэн. Мэдээж ургийн хаалгаа болох нь ер нь хаалгаа байх тодорхой юм байна. Тэгээд цусаа ахуулснаас хойш гарах үр дагавар ч юм уу? Би янз бүрийн өөрчлөлт ямар дэглэм юм бэ? Цөрөө өвчнөр өвдөхөд цөрөөгийн нэмтай байх хэрэгтэй. Ингаар халдварлагдах хэрэгтэй. Шалтгаан нь ганцхан. Хавдраар өвдөхөд одоо хавдрын тэр эс байж хавдраар өвдсөн хавдрын эстэй байна гэнэ. Цусны чулуу бол шалтгаан нь өөрөө амьдралын хэв маяг идж байгаа хоол унд тухайн амьдарч байгаа орчин хийж байгаа ажил таны стресс гэл маш олон юмнаас хамаарна. Тэгэхээр одоо хүртэл одоо яг энэс болоод ганцхан юмнаас болоод цусны чулуу үүсчихэж байгаа маа. Тэгээ тэрийгэ болчихоо гэсэн тийм ойлголт байхгүй. Тэгээ ерөөсөө бидний зөвлөдөг зөвлөгөө бол та эрүүл амьдрал гэж.
эрүүл амьдрал гэдэг нь одоо нэг хоол хүнснээс ч ахуулаад ажил амралт бүх юмаа зөв зохицуулж явах. Хит их ачаал авахгүй байх, даарахгүй байх, хөрөхгүй байх, хоолоо хийдэггүй байх. Хоолоо идэхгүй, турахгүй байх. Тэ энэ л бүх үйлдэлийг хэлж байгаа байхгүй. Зүгээр л эрүүл амьдраа гэсэн. Нэгэн дүүссэн цэсний чулууг бол авах нь ойлгомжтой тэ. Өөр юм асуулт юм лээ. Тийм. Цэсний хүйдийг авцсан мэс ажилбар бид нэг юмыг их ойлгох хэрэгтэй юм аа. Бид нэг өвчтөй байна шүү дээ. Цэсний хүйдийгээд өвчтөй эрхтэн байна те. Дотроо чулуутай. Тэр эрхтэнтэй явах уу? Эсвэл тэр эрхтэнгүй явах уу? Гэдэг асуултанд хариулж иж таны хагалгаа хийлгээд аюултай юу үгүй юу гэдэг ойлголт бий болох хэрэгтэй байхгүй. Тэрнээс зүгээр цоо эрүүл эрхтнээ та авах гэдэг юм биш үү? Ойлголт нь өөр. Тийм бааз. Таны цэсний хүйдий дотроо чулуутай өвчтөй, танд аюултай. Тэгэхээр энэ өвчтөй эрхтэнтэйгээ яваад авах уу? Эсвэл энэ эрхтэнгүй явсан зөв үү гэж асуух юм бол ангаах ухаан энэ эрхтэнгүй явсан зөв үү гэж үзэж байгаа. Мэдээж цэсний хүйдий өөрөө одоо өвчнгөө бол хүнд ашигтай. Маш олон ашиг дагуул. Гэхдээ тэрийг авахулснараа одоо ангаах ухаан энэ чинь 100 хэдэн жил 200-аад жилийн өмнө үүссэн имчилгээний арга. Энээс хойш хэдэн сая хүн энэ хагалгааг хийлгээд одоо энэ эрхтэнгүүгээр хүн амьд явхад ямар нэгэн амьдралын хэм маягт нөлөөлөл байхгүй маа гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энээс бол та хэд эргэлзээд хэрэггүй. Шинжлэх ухаан бол энийг баталсан. Энэний арга нь мессасны арга мөн юм а гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр илгэн дотор цэс боловсрогдоод тодорхой сувгаар гидс рүү ордог. Тэгэхээр цэсний хүйдийг авах хагалгаа энэ сувганд нөлөөлдөг байна. Энэ дотор байгаа чулуу энд гацчихж байгаа үед энэ бол одоо нэг хурц өвдөд сандраад ирдэг хүмүүсийн тохиолдол байна. Бүр амар тохиолдол нь юу гэхээр энэ түрүүн та нэг жижиг чулуутай гэж хин лэнд нэг хүн асууад олон жижиг чулуутай гэсэн. Тэр чулуу энийг дамжаад одоо ёстой нэг үндсэн сувгаа хаачих юм бол энэ бол одоо нөгөө шаарлаж ногоороод олон дахин хагалгаад илгээд байдаг. Энэ аюул байхгүй. Ерөөсөө цэсний чулууны хамгийн аюултай хөвлөр нь бол энэ. Эннээс өмнө хагалгаа илгээд авахулчих гал гэж. Гэхдээ орчин ангаах ухаан гэхдээ энэ бол одоо бас их аюул биш болсон. Сонгодоо эмнэлгийн хувьд ч гэсэн энэ бол бас их аюул биш болсон. Яадаг вэ гэхээр энд байгаа чулууг бид нар ходоо доорн дурандаад гидстэй холбогдсон нөхнөөс нь чулууг нь авчдаг болсон. Хагалгаа хийхгүйгээр. Ийм эмчилгээ хийлэгдэг өдөрт 2-3 тохиолдол. Өдөр болгон. Тэгэхээр одоо бол бид нар цэсний чулуунаас айгаад байх асуудал бол ерөөсөө байхгүй. Монгол улсын хувьд бол одоо нэг шаралж ногоорчлаа яана дахиад хагалгаа хийлгэн эсвэл энэгээр нэг зүс хойжуулсан гуурстай яваад байдаг шүү дээ хүмүүс. Дахиж хагалгаанд орно гэх. Тийм юм бараг байхгүй. Болж игэл хэрвээ ямар нэгэн өвчний тухай ойлголт байх юм бол мэрэгжлийн эмч рүү хандаад тэрийг нэрвшилж тогтоолох хэрэгтэй. Яг ямар өвчин байна? Юунаас шалтгаалсан? Нингаас шалтгаалсан байна уу? Цусан хангамжаас шалтгаалсан, гимтдсэн байна уу? Тэ? Эсвэл нэг өтгөнч хатдсан байна уу? Энэс маш олон юмнаас хамааршуулан гэсэн өргөслүүд гарч ирэх боломжтой. Энэнийг одоо зөвхөн ганцхан үгээр хариулна гэх юм бол айгүй хэцүү. Энэний хамгийн зөв зам бол мэрэгжлийн эмчтэр очиод өөрийнхөө зөвөр шалгааг хийлээд тодорхой одоо үзлэгүүдийг хийлгээд шинжилгээнүүдийг шаардлага гарах юм шинжилгээнүүдийг хийлгээд ингээд өөртөө байгаа бодиттой шалтгаанаа олоод авч байгаа. Их юм бол эмчилгээний бас маш олон төрлийн арга байна. Тэдний алийг чиглэж байна. Заавал хагалгаа биш. Өтгөн хатах тухай ойлголт. Өтгөн хаталтыг хүмүүс бас өвчин гэж ойлгоод байдаг. Тэгэхээр өтгөн хаталтыг ангаах ухаан бол өвчин гэж үздэг. Өтгөн хаталт бол зүгээр л нэг шинж тэмдэг. Үнд илэрч байгаа шинж тэмдэг. Та хоолоо их идчих ч юм уу, буруу хоол идчих ч юм уу. Эсвэл одоо жорлон таалагдахгүй байгаад, орчин таалагдахгүй байгаад бизнесгүй удчих ч юм уу. Эсвэл та ерөөсөө хөдөлгөөнгөө удаан суугаад ажил чинь тийм компьютерийн ардалт өглөө босч чинь гутлаа 8 цаг компьютерийн ардалт сууж хагаад буцаад гэрлөөгөө очин гутлаа
телевизийнхаа удирдлагыг бариад сууцдаг юм тий. Ийм байх юм бол өтгөн гарах тэр процесс өөрөө удаан байхгүй. Удаашрна. Тэр хатуулга биш. Удаашрахлаар. Тэ. Энэ бол өөрөө өвчнөгийн биш, таны өөрөө амьдралаа хэм маягаас чинь хамаарч үүсэж байгаа зөвөр байж болох байхгүй. Тэр өтгөн хаталт болгоныг өвчин гэж ойлгох нь өөрөө бас өрөөсгөл. Зөвхөн өтгөн хатаадаг бас өвчнүүд бас байна. Би өтгөн хат чинь энэ ерөөсөө миний амьдралын хэм маягаас болоод өөрчлөгдөд байна. Би ерөөсөө өвчнгүй байж магадгүйгээд бас тоохгүй аяад байж болохгүй. Энийгээ эмнэлэгт очиод шалгуулад би үнэхээр өвчний улмаас өтгөн хатж гэнэ үү? Эсвэл амьдарч байгаа хэм маягаасаа болоод ийм өөрчлөлтөнд зөвөртэй болоод байна гэдгийг тогтоолгочих хэрэгтэй. Тогтоочих юм бол танд эмчилгээ хийх, тэрийгэ засах, тэр зөвөрөөсөө салах боломж төрөл бүрээр маш олон. Чихрийн шийдэн Монголд харахандаа их өндөр одоо тохиолдол арайхандаа арай болоогүй өндөр хөгжилтэй орнуудыг бодох юм бол Монгол бол харьцангуй чихрийн шижингээр үлдэж байгаа хүмүүсийн тоогоороо бага. Гэхдээ маш огцон өсөж байгаа өвчлөлтүүдийн нэг. Богино хугацаанд ялангуяа сүүлийн хотчлолттой холбоотойгоор бидний амьдралын хэм маягтай холбоотойгоор чихрийн шижин өвчин бол маш хурдтай, бараг хамгийн их хурдтай явж байгаа өвчнүүдийн нэг мөн. Өндөр хөгжилтэй орнуудад одоо суурмал хотын амьдралтай газруудад бол энэ бол одоо бүр нийгмийн проблем болсон. Америк гэдэг шүү дээ. Америкт бол одоо энэ тарган хүн бол одоо маш их. Нийт хүн амынх нь 40-50% тарган. Тэрнээс ч илүү биш. Тэр тарган нь бүр өвчлөлтийн тарган. Монголд бол одоо сүүлийн үед л гүзээтэй хүмүүс ингээд ихсээд байна шүү дээ. Тэрнээс биш одоогоос нэг 10-20 жилийн өмнө бол гүзээтэй хүн гэж байгаагүй байхгүй. Тэгэхээр ерөөсөө чихрийн шижин үүсэж байгаа өвчнүүдийн гол шалтгаан нь бас тэр таргалалт байгаа байхгүй. Дээрээс нь чихрийн шижинтэй өвдөж байгаа хүмүүсийн үхлийн гол шалтгаан нь таргалалтаас болсон хүндрэлүүд байна. Чихрийн шижинтэй хүмүүсийн хамгийн аюултай юм нь юу вэ гэхээр цусны доторх сахар ихснээр хүн аюултай байгаа юм биш байхгүй. Тэр удаан хугацаанд явснараа судасны ханг хатууруулчихдаг. Тэгэхээр нөгөө судас нь хатуурсан эрхтнүүд цусан хангамж нь муутчихдаг. Тэрний хамгийн энгийн хэлбэр нь зүрхний инфаркт гэж байдаг. Тархины цус харуулдаг. Тэ? Энэ өвчнүүд чихрийн шижинтэй өвчнүүдийн ихэнх нь ийм хувь тавилантай байдаг. Эсвэл гар хулуун уруу хатчаад өгчээд тэрийгэ тайруулдаг, өрөөлддөг бол. Тэгэхээр энэ юмнуудаас бид нар яаж салах вэ гэдэг арга нь тэр амь насанд нь аюултай хүндрэлүүдийг хэн үүсгэж ийнэ гэхээр таргалалт байгаа. Тэгээ бид нар таргалуулахгүй байх эсвэл тарган хүнийг тураах үйлдвэр байж болдог. Тэр нь яадаг вэ гэхээр ходоодын багасгачдаг. Эдж байгаа хоолыг бага болгочдөг. Тэгэхээр хүн очиж байгаа юм нь бага, таргалах нь бага болж турж эхэлдэг. Тэгээд турснараа бид нэр ачаал авах чадвар нь хамаагүй сайжирдаг. Тэгэхээр гинтийн өхөл бас багасчдаг. Тэгэхээр сүүлийн үед бол чихрийн шижингийн амь насанд аюултай хүндрэлүүдээс салгах хамгийн сайн арга бол хагалгаа гэж үзэж байна. Энэ хагалгааг бид нэр хийх бүрэн боломжтой дурангаар хийдэг. Одоохондоо Монгол энэ дэлгэрээгүй гадны орны хүмүүс биднээр хийгддэг. Одоо Америкийн тарган хүмүүс Монголд амьдарч шít ажиллаж байна. Биднэр лөө ханддаг. Одоо ийм хагалгааг та нар хийж өгөөч. Бид нар ийм хагалгаа хийдэг. Биднэрт энэ боломж бол байгаа. Ягаад гэвэл бидний хийдэг хавдрыг тайрдаг ходоодны хагалгаанаас энэ бол өөрөө хамаагүй амархан хагалгаа байна. Бид нар хийдэг хагалгаа бол ходоодыг бүтэн авдаг, ходоодыг өөр юмар нөхдөг, бүдүүн гизэг тэр чигээр нь бүхэлд нь авдаг. Энэ хагалгаанууд хийж байгаа. Бидний хувьд бол энэ бол тийм хүнд биш юм. Тэр эмэгтэйчүүдийн савс ойлгох тухай ойлголт. Миний ойлгож байгаа бол би савс байдаг хагалгаа их цөөхөн хийдэг болов. Манай эмнэлгийн хувьд бол их өргөн хийдэг. Их өргөн хийдэг. Энэ зөвхөн эмэгтэйчүүдийн савыг сойх тухай ойлголт бас биш юм байна. Энэ бол ерөөсөө тэр аарцган дотор байгаа бүх эрхтнүүдийн үйл ажиллагааг нөхөн сэргийлэх тухай. Зөвхөн савны тухай ойлголт шүү. Давсаг, гидис тэ эмэгтэйчүүдийн эрхт өтрээ
энэ эрхтнүүдийн нөгөө булчин, шөрмөс босод бүх юмыг давхар сэргээгдэх болно. Тэгэхээр энэ хагалгаа бол өөрөө ганцхан сойхоор шийдэгддэг. Бид нар бол мэрэгжлийн хувьд зөвхөн сойдгүй. Босод одоо булчин, шөрмөс, мэдрэл тэр юмнуудыг нөхөх хагалгааг цуг хийдэг. Ингэжээж бид нар комплекс арцгийн хэрэгтэй бүхэлд нь сэргээгдэх болгодог. Ойлголт нь ийм юм байна. Эзэд өтрөөний тэр нөхөн сэргийг хагалгаа хийлэгдэг вэ гэхээр эмэгтэй хүмүүс төрдөг. Тэгэхээр тэрэн дотор 4 хил, 3 хил хүүхэд гарна шүү дээ. Тэ? 5 хилж гарна. Тэгэхээр зарим хүмүүсийг зүсдэг. Зарим хүмүүсийг өөрөө дүлээд гарчдаг. Тэгэхээр дүлээд гарсан нь урагдаагүй гэсэн үг шүү. Энгийн жишээ ойлголт. Эрзэний өмд байдаг шин. Тарган хүн өмсчих юм бол урагдахгүй байж болно. Гэхдээ торонхоо хүн тэр өмдийн өмсөх юм бол барихгүй шин. Эрзэн. Тэ? Эрзэн өөрөө маш олон нарийн ширхгүйтэй. Яг тэрнтэй ижилхэн төрөх процессод заавал гадна талдаа шарах үүсгэж урагдах албагүй байхгүй. Булчингийн маш олон ширхгүйд тасардаг. Нэг хөвлөр нь хайжлах. Таны яриад байгаа хайжлах. Өшөөний хөвлөр нь ерөөсөө хайжлагдаагүй боловч сунаад булчингийн ширхгүйд нь тасрах байхгүй. Өөрөө. Одоо яг нөгөө эрзэнтэй ижлэх юм яриад байна. Тэ? Тэгээд тэр тасарцсан эрзэн төрүүчийн хэвийн тасраагүй байсан эрзэн шиг ижлэхэн барихгүй шүү дээ. Тийм биз? Тэхийн тулд бид нар яадаг вэ гэхээр тэр булчингуудыг нөхдөг. Тэгэхээр ойлголт нь зөвхөн тасарсан юмдаа биш. Ширхгэн тасарсан булчингуудыг нөхөж өг. Эсвэл ерөөсөө тэр булчингууд өөрөө үүргээ гүйцэтгэхгүй өөр булчингаар орлуулж өг. Ойлголт байхгүй. Яхаа ойлголт нь өөрөө өөр байгаа. Тийм. Тэгэхээр тийм хагалгаа хийгдэх ёстой юм. Тийм нөхөн зэрэг. Тийм. Тийм хагалгаа хийгдэх ёстой. Мэргэжлийн төвшөнд наадах чинь өөрөө их өөр ойлголт. Тэгэхээр энийг шалгадаг маш олон өндөр технологийн багжууд байдаг. Бид нэр зүгээр ингээд таны ярьж байгаагаар ч юм уу хэн нэгний хэлж байгаагаар ч юм уу хагалгаа хийлгэх ёстой. Тийм шаардлагатай эсвэл ганцхан үзлэг хийгээд гараараа үзлэг хийгээд өө та дэх ёстой, ингэх ёстой гэж ярьдаг. Тэр нөгөө булчингийн ажиллах чадвар, мэдрэлжлтийн боломж маш олон юмыг бид нэр тодорхой багаж төхөөрөмжүүдээр шалгаад тэгээд тэрийг бид нэр сайжруулах шаардлагатай байна уу? Тэр нь мисаслаар уу? Заавал мисаслаар байх албагүй шин. Одоо бид нар ингээ нөгөө насж байгаа ахаад ирэхлээр бидний булчин ингээ сулраад байгаа шин. Фитнес явчихлаар нөгөө чинь аягүй том болчихдаг шин. Заавал хагалгаа хийхгүйгээр тэрийг бас нөхөх бас боломж нь байна. Хагалгаа нэг хөвлөр нь мөн. Гэхдээ эмчилгээний ганцхан хөвлөр биш. За та бүхэнд баярлалаа. Амралтын чинь цаг хугацаа үр дүнтэй байсан гэдэгт одоо итгэж байна. Цагаас нь хомсолсон явдалд уучлаарай.